Чон Хажимын захиралтай харилцаа үүсгэсэн нь санамсаргүй биш байх боломжтой гэж байгаа байхгүй. Хааж ирсэн байгаа. Энэ бүр үнэхээр сонирхолтой газтай те. Ах нь болохоор би ингээд дүүгээ хамгаалж гинэ гэдэг байдлаас ахна гэж хандаад ах чинь суваад хүнийг нь энэ хүн надад хайртай, энэ хүн надад дурлцсан гэж ойлгодог гэсэн үг байгаад байгаа байхгүй. Тийм болохоор би бол гоног тийм сайн төгс залуу гэж бол хэлэхгүй. Тэгээд эцсийн дүүнэлт нь гэх юм бол шин эри бол цэвэр муу хүн бол биш, харин гимцэн эдгээгүй хин нэгэн зөв өдөртөж өгөөгүй ийм хүн юм аа. Гонуу гарч ирээгүй бол энэ хүн эдгэрхэд хэцүү. Ер нь эмэгтэй хүн өөртөө арчаатай сайн хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр уулзж байна. Зайнуудаагийн бичлэг дээр та нартай амлсан ёсороо эхнэрийн өрх киноныхоо гол дүрүүдийн одоо сэтгэл зүйн асуудлын талаарх бичлэгээ хийж байна. За гэхдээ одоо яригдах мэдээлэл маань одоо яг мэрэгжлийн эмчийнч гэдэг юм уу та мэрэгжлийн сэтгэл зүйчийн одоо гаргасан дүгнэлт үг бол биш. Зүгээр интернет дээр байгаа мэдээллүүдийг нэгтгээд за ерөнхийдөө маш сайн хайлт хийгээд яг иймэрхүү асуудал байсан юм байна, байж болох юм байна гэж гаргасан зөвлөдөө та нартай ярьж өгч байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ цензуртай хандаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл таад маань энэ мэдээлэл шууд 100% итгэж болохгүй. Гэхдээ нэлээд гайгүй гаргацсан гэж бол би хараад байгаа. За тэгээд бүгдээрээ шууд бичлэгтээ орцгоё. Эхнэрийн өрх киног баг Монгол улсад мэдгүй хүн байхгүй байх гэж бодож байна. Хэрвээ мэдгүй хүн байгаа бол магадгүй яг хүүхдүүд мэдгүй байх те. Анх 2008 онд эхнэрийн өрх кино нь Солонгос улсад гараад тэгээд Солонгоста бүр вайрал болоод за тэгээд бас Азийн маш олон орнуудад гараад үзэгчдийн хүртэл болж явж исэн те. Олон хүмүүсийн одоо үзэлт хандлтыг авч исэн ийм кино байгаа. За тэр улсуудынхаа нэг нь мэдээж хэрэг манай Монгол улс байгаа шүү дээ те. Анх бол UBS телевизээр бид нэр орой болгон эхнэрийн өрхийг бол хүлээн авч үздэг байсан. Тэгээд тухайд UBS-ийн тэр реклам бол үнэхээр амар урт байсан шүү дээ. Бүр тэр рекламын одоо хооронд хоолоо хийдэг, аягаагаадаг гэл маш их зүйлийг бол амжуулдаг байсан. За тэгээд одоо болохоор яг үзэгчдийн хүсэлтээр боловсрал сууг телевизээр энэ кино дахин давтагдаж гарч байгаа. За тийм учраас яг Монголд гарч байгаа учраас одоо яг энэ киноныхоо дөрүүдийн сэтгэл зүйн асуудлуудыг ярих гэж бодоод энэ бичлэгээ хийж байгаа шүү. Мэдээж хэрэг бүгдээрээ киноныхоо бүх одоо дүрийн сэтгэл зүйн асуудлыг ярина гэвэл худлаа. Тийм учраас би яг ингээд онцлсон нэг 7 хүний сэтгэл зүйн асуудлын талаар ярих гэж бодлоо. Тэгэд яалчгүй энэ 7 дүрэнтэй арай илүү одоо үгдийн сонирхолтой байсан гэх юм уу. Тийм учраас нь сонгож авсан. За хамгийн ихэн дээрх хүн бол Чон Хажи байгаа хгүй юу. За тэрээр бол Чон Гүбиний аав штэ тий. За түүний сэтгэл зүйн хувь шинж надаас маш сонирхолтой санагдсан л да. Яагаад гэх юм бол эхнэрээсээ салаад за ингэж салахтаа бүр тий тэр одоо эхнэрийнхээ аавынх нь газрыг хулгайлаад охиноо аваад цогтдаг штэ тий. Тэгэхээр үүнд нь яг юу нөлөөсөн байх боломжтой вэ гэдэг талаас нь ингэж хайлт хийж мэдээлэлээ цуглуулсан байхгүй юу. За тэгээд бүгд яг Чон Хажигийн талаар ярих юм бол за Чон Хажи бол киноны далд хүч. Шууд муу зүйл хийхгүй гэвч бүх муу зүйлийн үндэс суурь болсон түрээ. Тэрээр Чон Гүбиний аав бөгөөд гэр бүлийн эрх мэдлийг барьдаг хүн. Олон үзэгч түүнд тийм их анхаарал хандуулдаггүй. Гэвч сэтгэл зүйн үүднээс харуул Чон Гүбиний бүх асуудлын гол их үүсвэр нь энэ дүр юм аа. За түүний яг одоо энэ сэтгэл зүйн асуудлын хамгийн нэгдүгээр болохоор патриархийн эрх мэдэл гэж байна. За энэ нь болохоор Чон Хажинд гэр бүлдээ эцгийн дамгай эрхийг хэрэгжүүлдэг. Дүүгийнхаа гэрлэлтийг өөрөө шийддэг. Гэр бүлийн альва шийдвэрт эцсийн үгэнд байдаг. Хүүгийнхээ буруу үйлдэлийг нүдэн айнаад өнгөрөөдөг, эсвэл зөвтгөдөг. Энэ бол хайр дэмжлэгээр биш, айдас ба захирамжаар гэр бүлээ удирддаг эцгийн хэв маягийг харуулдаг гэж байгаа байхгүй. Тэгээд би бол үүнтэй маш санал нийлж байгаа тий. Үнэхээр л одоо гэртээ ингээд яг юм ганц үг хэлдэг. Одоо бусд нь айдагч гэдэг юм уу та тий. Яг тийм дүр байдаг штэ. За дараагийнх нь болохоор хүүгийнхээ алдааг харахгүй байдал. За Чон Хажигийн хамгийн том сэтгэл зүйн асуудлын нэг нь Чон Гүбин ямар ч буруу зүйл хийсэн аав нь зөвтгөдөг. Гүн үнжээг буруутгаж хүүгээ хамгаалдаг. Шин ээритэй харилцаагаа мэдсэн ч нүдэн айнаад явдаг. Миний хүү ийм хүн биш гэдэг итгэл бодит байдлаас татгалздаг. За энэ нь сэтгэл зүйд болохоор хүүхдийг өөрийнхөө үргэлжлэл гэж үзэж хүүхдийн алдааг өөрийн алдаа мэдрэх учраас хүлээмж шүрч чаддаггүй үзэгдлийг харуулдаг гэж аахгүй. Тэгэхээр энэ бас яг тийм штэ тий. Одоо юу гэдгийг үнжээд ингээд сайн юм шиг мөртлөө яг үндэ ингээд ээрэтэй холбоотой болоод тахт чинь одоо хүүгээ болиулдаггүй. За тэгэнгүүтээ үнжээг далайн ус руу авч орсон хүн нь Гүбин гэдэг мэдсэн мөртлөө хүүхдтэй одоо хариуцлага тооцоолдоггүй штэ тий. Аль болох өмгөөлж хамгаалал ингээд хэрэгт оруулчихгүй гэд үзээд идэв штэ. За 3 дугаарт хүүгээ буруу хүмүүжүүлсэн нөлөө. Чон Гүбиний бүх сэтгэл зүйн асуудал Чон Хажитай шууд холбоотой гэд ингэж бичигдсэн ба. Гэхдээ би яг энэнтэй 100% бол санал хэлэхгүй байгаа. Яагаад гэвэл альва хүүхдийн хүмүүжилт эцэг их гэдэг хоёр хүний хоёулангийнхаа нь өөр нөлөө байдаг байхгүй. Ялангуяа Гүбин бол те Гүбиний ээж ч юм бол ингээд яг хүү амьтай
одоо эмэгтэй штэ тий. Хүүгээ юу ч хийжсэн зөвтгөж байдаг, хүүгээ өмөөрч идэг тий. Одоо ер нь бол энэ буруу хүмүүжлийнх нь нэлээд том юу гэдэг нөлөөлөл нь яг Гюбиний ээж гэж би хувьдаа боддог байхгүй. За харин аавынх нь хувьд яг яаж нөлөөлсөн бэ гэх юм бол юу ч хийсэн ингээд чиний зөвөө гэдэг хандлагыг гаргадаг гэж байгаа. За энэ нь Гюбинд ямар үр дагавартай болж очдөг вэ гэх юм бол хариуцлага мэдрэхгүй болсон гэж аахгүй. Одоо юу гэдэг аав нь уртаас нь бүх хариуцлагыг хүлээгээд бүх асуудлыг шийдээд өгдөн шүү дээ. Тэгэхээр Гюбинд ийм одоо хэв шинж илэрдэг юм байна. За тэгээд Чон хаажигийн дараагийн хандлага нь хэм бол алдааг нь бусдад тогсон гэж байгаа. Одоо хүүгийнхаа алдааг тэгээ хариуцлагыг нь өөрт нь үүрлэхгүй байдлыг харуулж байгаа байхгүй. За энэ нь болохоор Гюбиний үр дүн болохоор бурууга бусдад тохох хэв шинжтэй байдгаа гэж байгаа. За тэгээд Чон хаажигийн хандлага нь болохоор хүслийг нь хангасан гэдэг энэ хандлагыг гарангууд Гюбиний үр дүн нь болохоор төвчээр хойшлуулах чадваргүй болсон гэдэг зүйл бичигдсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор Чон хаажигийн хандлага нь эмэгтэйг дорд үтсэн. За энэ нь их нэрийг үнэлэхгүй байдалд нь нөлөөлдгөө гэдэг зүйлүүдийг гаргаж ирсэн байгаа байхгүй. За би бас үүнтэй ерөнхийдөө санал нийлж байгаа. За энэ бол хүүхдийнхээ буруу зан авирыг болиулахын оронд дэмжих, хамгаалах, улмаар улам гүнзгийрүүлдэг эцэг эхийн хэм маягийг харуулдаг гинэ. За дараагийнх нь болохоор күн үнжэд хандах хүйтэн байдал гинэ. За Чон хаажийн күн үнжээг хизээч жинхэнэ гэр бүлийн гишүүн гэж хардаггүй байсан гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Уул нь үнжэд сайн юм шиг хэдиж яг цаагаараа бол ийм байсан юм байна л да. За тэгээд энэ нь анхнаасаа дутуу хангалтгүй гэж үздэг байсан. Зовлонг нь харсан ч өрөвддөггүй байсан. Одоо хүүгийнхээ уралтанд күн үнжээг буруутгадаг байсан. За тэгээд миний хүүг хангаж чадаагүй ихнэр гэсэн шошго зүүдэг байсан гэж байгаа. За энэ нь нийгмийн хатуу хэмжээгээр суурилсан хандлага буюу эмэгтэй нөхрийнхөө үнэнч байдлыг өөрөө хариуцах ёстой гэсэн буруу итгэл үнэмшлийг харуулдаг гинэ. 5 дугаарт гэр бүлийн өвчний их сурвалж нь одоо энэ Чон хаажаагаас улбаатай гэж бичигдсэн байгаа юм л та. За энэ нь болохоор Чон Гюбиний асуудал нь Чон Гюбиний асуудал биш. Энэ бол Чон хаажигийн гэр бүлийн системийн одоо өвлөгдсөн юм өвчин болсон гэдэг зүйлийг бичсэн байгаа байхгүй. За энэ нь болохоор Чон хаажигийн эрэх мэдэл хариуцлагагүй байдал нь Чон Гюбиний одоо сул хувийн шинж хариуцлагагүй байдалд нөлөөлөд за тэгээд үүнд нь болохоор одоо яг Гюбиний тэр ихнэр болсон хүмүүс одоо энэ зүйлийг хохирогчд болоод явдгаа гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэд энэ нь одоо нэг үеийн хэм маяг гэмтэл нь дараагийн үед шилжин өвлөгддөг үзэгдлийг авч үздэг гинэ. За 6 дугаарт өөрийгөө таниагүй байдал гинэ. Чон хаажигийн хамгийн эмгэнэлтэй тал нь тэрээр сайн аав гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Харин жинхэнэ утгаараа хүүгийнхээ хамгийн том дайсан нь болсон байдаг. Хүүгээ хамгаалсан гэж бодохдоо сулруулсан, дэмцсэн гэж бодохдоо боловсралгүй болгосон, хайрлсан гэж бодохдоо хариуцлагагүй хүн болгосон гинэ. Ингээд яг дүгнэлтийг нь авч үзэх юм бол Чон хаажи бол одоо шин нэр шиг муу зүйл хийхгүйч гэвч бүх муу зүйлийн суурийг нь тавьсан хүн. Энэ дүр нь нийгмийн олон эцэгт байдаг далд хортой эцэг хэв шинжийг илэрхийлдэг. Хайрлсан боловч хэрэгтэй зүйлийг огт өгөөгүй гэдэг одоо утга санааг илэрхийлдэг юм байна л да. Тэгээд би яг Чон хаажигийн бага нас болон яг залуу нас хоёрыг нь бас бүр илүү ингээд лавшруулад асуугаад судлаад үтсэн бохгүй. За одоо тэгээд яг түүний нүг залуу нас буюу те одоо анхныхаа хайртай гэх юм уу да яг том охиныхоо ээжтэй танилцаад яг тэр ээжийнх нь аавынх нь газрыг хулгайлаад том охиноо аваад цогцсон үйл явдлуудын сэтгэл зүйн хэв шинжийг авч үзэх юм бол тэрээр хатуу эцэг биш гэдэг санаа гаргаж ирж байгаа. Харин өөрийн гэсэн нууц, гэмтэл, зөрчилтэй маш нарийн төвхтэй хүн юм аа гэдэг одоо сэтгэл зүйн ийм зүйл гарч иж байна л да. За хамгийн эхлээд болохоор тэрээр ядуу орчин буюу одоо дутуугийн мэдрэмжтэй байх магадлалтай гэдэг зүйл гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр ядуу айл төсөх нь хүний сэтгэл зүйд маш гүн уул мөр үлдээдэг гинэ. Одоо жишээлбэл яг материалын дутуугийн ийм зүйлд ордог юм байна л да. Одоо хоол унд, хувцас, орон байрны талаар байнгын төвчээрийг шаардж идэг. За дараа нь байхгүй болвол яах вэ гэдэг бүр юм багаасаа юм айцтай байх магадлалтай гэж байгаа. За тэгээд бусад хүүхдүүдтэй харьцуулахад ичгүүр доромжлол гэдэг зүйлийг бол ингэж багаасаа мэдэрсэн байх бас юм магадлалтай гэж байгаа байхгүй. За сэтгэл хөдлөлийн дутуугийн мэдрэмж нь болохоор ядуу гэр бүлд эцэг гэх нь амжиргааны тэмцэлд дунд ингэж завгүй байсан буюу одоо хүүхдээ нэг гих хайхрахдаггүй байсан байх магадлалтай. За хоёрдугаар хүүхдэд анхаарал, хайр, дэмжлэг ингээд дутуу байсан. За 3 дугаарт би чухал бишээ гэсэн үндсэн одоо итгэлийг үүнээсээ авсан байх магадлалтай гэж байгаа. Тэгэхээр ер нь ингээд яг ургуулад бодохоор бас яг тийм байх магадлалтай байгааз та хэд маань тэгж бодож байна. Дараа нь болохоор тэрээр минь захиралтай юм харилцаатай байсан шүү дээ. За яг тэр зүйлийг ингээд судлаад гэх юм уу ингээд одоо мэдээлэл цуглуулад үзсэн чинь за Чон хаажи минь захиралтай харилцаа үүсгэсэн нь санамсаргүй биш байх боломжтой гэж байгаа байхгүй. За энэ бүр айгүй сонирхолтой зай манайхаа. За энэ яасан бэ гэхэлэр минь захирал юуг төлөөлж байсан бэ
За одоо яг чон хаажигийн хувьд те минь захирлыг юуг төлөөлж исэн бэ гэх юм бол за нэгдүгürt баялаг гэж байгаа. За баялаг буюу чон хаажигийн хизээж байгаагүй зүйл. За энэ одоо хөрөнгө гэдэг зүйл байна шүү дээ тий. За хоёрдугаарт эрх мэдэл. Чон хаажигийн хамгийн хүсдэг зүйл буюу одоо эрх мэдэлтэй тэр байдал нь минь захирал байсан юм байна. За гуравдугаарт нийгмийн байр суурь. Ядуу гэсэн одоо тэр шошгоноос нь тэр ядуу амьдралаас нь гаргах гарц нь одоо энэ зүйл болсон гэж байгаа байхгүй. За дөрөвдүгээрт аюулгүй байдал. За энэ болохоор дутуугийн нөгөө нэг айцаас ангижрах боломжийг одоо нөгөө дутуугийн мэдрэмжээс нь гаргах тий дутуугийн тэр одоо айцаас нь ангижруулах ганц боломж нь энэ байж болох байсан тийм магадлалтай гэж үзэж байгаа юм билээ. За тэгээд сэтгэл зүйн үүднээс нь харах юм бол энэ хүү харилцаа нь яг жинхэнэ хайр байсан уу эсвэл аюулгүй байдлаа илэрхийлэх байсан уу гэд харахаар магадгүй хоёулаа байсан байх магадлалтай. Гэхдээ дутуугийн мэдрэмж нь харилцааны гол хөдөлгөгч хүч байсан байж болно гэж аахгүй. Гэтэ ингээд бодохоор бас яг тийм байгаа зү тэ. За тэгээд үүнээс үүдэн одоо ядуу орчинд төссөн хайр туцсан хүүхэд насанд хүрэхдээ хайр ба аюулгүй байдлыг зэрэг өгч чадах хүнийг илэрхийлдэг. Минь захирал яг энэ хоёрын төлөөлөл байсан гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа. Энэ бүр үнэхээр сонирхолтой байгаа зү тэ. За гуравт нь болохоор минь захирлын аавын газрыг одоо хулгайлах тэр зүйл болсон шүү дээ тэ. За яг үүн дээр сэтгэл зүйн яг ямар хэв шинж байж болох вэ те одоо яг сэтгэл зүйн шинжилгээг нь хийгээд харах юм бол энэ үйлдэл нь зүгээр л гэмт хэрэг биш ээ олон давхаргад сэтгэл зүйн илрэл юм а гэж надад бол хариулсан. За нөгөө хиймэл оюухан маань бол хариулсан. Энэ дотор 3 зүйл байгаа байхгүй. За 3-ийнх нь эхнийх нь болохоор яг өшөө авалтын талаарх энэ процесс байгаа. За өшөө авалт нь яагаад болсон юм бэ гэх юм бол те би ядуу айлын хүүхэд учраас одоо энэ хөрөнгөтэй айлын охин намайг одоо ингэж хайлаа намайг орхилоо гэдэг энэ зүйлээс болсон юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор жинхэнэ мэдрэмжгүйгээр одоо харилцсан буюу одоо өөрийг нь зүгээр л ашиглаад хайсан гэдэг мэдрэмж байсны үндсэн дээр бас энэ үйлдэлээ хийсэн байх магадлалтай гэж үзээд байгаа юм байна л да. Одоо яг кинон дээрээ бол яг чон хааж хэлдэг шүү дээ. Та наав ч юм бол надаар зөндөө ажил хийлэгдэх байсан гэдэг зүйлийг ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ ашигласан гэдэг нь бол ингэж холбогдож байх магадлалтай байна гэж харж байна. За дараагийнх нь болохоор гэр бүлийнх нь зөвшөөрөөгүй. Одоо минь захирлын гэр бүлийнх нь чон хаажийг ядуу айлын хүүхэд учраас те хүлээн зөвшөөрөөгүй учраас газрыг нь хулгайлах энэ үйл явц болсон байх магадлалтай гэж аахгүй. За энэ дотроо намайг доромжилсон орхисон гэсэн ч би чамаас нэг зүйлийг авч чадна гэсэн эрх тэгш тэнцвэртэй байлгах оролдлого гэх юм уу да тий. Яг энэ зүйлээс болсон гэж нэгдүгээрт үзэж байгаа юм байна. За хоёрдугаарт болохоор амьдрах хэрэгцээний хэмжээс гэдэг зүйл гарч ирж байгаа юм л да. За үүнд болохоор охинтойгоо ганцаараа үлдэхэд мөнгө хэрэгтэй гэдэг байдлаас одоо тэр газрыг нь хулгайлсан гэж үзэж байгаа. За ядуу орчиндөө буцаач очихгүй гэсэн шийдвэрийн үндсэн дээр бас газрыг нь хулгайлсан. За охиноо өөрийнхөө мэдэрсэн одоо энэ дутуугийн мэдрэмжийг охиндоо өвлүүлэхгүй тий охиндоо өвзүүлэхгүй гэдэг үднээс жоохон ч гэсэн одоо хөрөнгөтэй болох гээд газрыг нь хулгайлсан гэдэг одоо энэ таамагуудыг гаргаж ирж байгаа юм л да. За 3 дугаарт хяналтын хэмжээс гэж байхгүй. За энэ дотор болохоор амьдралдаа анх удаа идэвхтэй шийдвэр гаргаж байгаа. За дараагийнх нь надад ч гэсэн сонголт бий гэсэн одоо өөрийгөө батлах гэсэн үйлдэлээ гэдэг зүйлийг харуулсан. За хамгийн сүүлд нь ядуу байдлыг идэхгүй хохирогч байхаа зогсоох оролдлого гэж байгаа. Одоо ядуу байхаасаа гарах гэх юм уу та тий. За энэ 3 зүйл нөлөөлөөд буюу одоо эдгээр нь ингээд өшөө авч ийн за тэгэд амьдрах хэрэгцээ буюу те одоо охиноо авч амьдрахын тулд хөрөнгө хэрэгтэй байна. За тэгээд одоо ингэж өөрийгөө батлах гад те би ийм хүн шүү гэд өөрийгөө одоо ингэж харуулах гэд энэ үйлдэлийг хийсэн байх магадлалтай гэж гаргаж ирж байгаа хгүй. Тэгэхээр ингээ харахаар бас үнэхээр байж болохоор байгаа зү те бид нар баг хизээч энэ хүн яагаад ингэсэн болоо гэж бодож байгаагүй хаа. Тэгэхээр надад бол энэ маш сонирхолтой санагдсан. За тэгээд чон хаажигийн одоо нэг охиноо аваад цогтж байгаа гэх юм уу яг залуу хийсэн тэр үйлдлийн нөгөө сэтгэл зүйн асуудал руу буцаад ороход дөрөвдүгээрт нь болохоор ёс суртахууны уналтын унал гэдэг зүйл бас гарч иж байгаа юм л да. Яагаад тэрээр хулгайлах шийдвэрийг гаргасан бэ гэхлээр за энэ буруу гэсэн мэдрэмж байсан уу байсан. Тэр мэдчихсэн үү мэдчихсэн. Гэхдээ тэд надад буруу зүйл хийсэн штэ гэд өөрийгөө зөвтгөж байгаа. Тэр мэдрэмж нь орж иж байгаа юм. За тэгээд мөн үүнээс гадна энэ зөвтгөлөөс нь гадна нь би охиноо тэжих хэрэгтэй. Тэгэхээр надад хөрөнгө хэрэгтэй гэдэг энэ шалтгааныг гаргаж ирээд за дараагийнх нь болохоор тэд надад өгөх ёстой байсан эрхэнд суурилсан буюу одоо нэг би танаа аавд чинь зөндөө ажил хийж өгөөдсөн. Тэгээд би одоо энийг хүртэх хэрэгтэй гэдэг тэр одоо сэтгэлгээ нь байгаа хгүй. За дараагийнх нь ёс суртахууны шүүлтүр унтарсан. За тэгээд эцэст нь одоо ингэж үйлдэл хийсэн буюу тэр газрыг хулгайлсан гэдэг энэ одоо зүйл ингэж бас бичигдсэн байгаа хгүй юу. Тэгээд энэ нь ядуу орчинд өссөн хүн амьдрахын тулд юу ч хийж болно гэсэн талд итгэл бүрдүүлдэг нь судалгааны хувьд
бүр нотлогдсон зүйл гинэ манайхаа. За тэгээд 5 дугаарт нь болохоор охиноо авч цухтах энэ үйлдэлийг нь тайлбарлахдаа за тэрээр маш их одоо хайр байсан охиндоо бол үнэхээр хайртай байсан учраас охиноо авч цуцсан гэдэг зүйлийг бол ингэж бичсэн байна л да. За энэ нь Чон хаажигийн хамгийн хүн талыг харуулдаг үйлдэл гинэ. За охиноо авч явсан болохоор одоо цорын ганц жинхэнэ хайрын илэрлээ гэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор охиноо одоо ингэж өөрийнхөө өрнөтэй дураар нь за тэнгуүтэй нүг өөрийнхөө мэдэрсэн тэр дутуугийн мэдрэмжээ мэдрүүлэхгүй одоо өсөхийг хүсэж исэн гэдэг тэр зүйлийг нь бас ингэж оруулж өгсөн байгаа байхгүй юу. Гэвч эндээс одоо бас шинэ асуулт гарч ирдэг гинэ. За үүнд нь охиноо аваачсан орчин нь жинхэнэ дээр орчин байсан уу гэд харахаар Чон хаажи баялаг олсон ч нууц хулгай дээр суурилсан амьдрал учраас энэ нь одоо тогтвортой суурь мөн үү гэвэл бас биш юм байна л да. За тэгээд өөрийн шийдэгдээгүй гэмтлэг охиндоо дамжуулах одоо ийм эрсдэлтэй гинэ. За тэгээд миний охин тотохгүй гэдэг нь зөвхөн материаллык утгаар ойлгогдсон байж болно гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа юм. За мөн түүний яг сэтгэл зүйн хэв шинжийн дараагийнх нь болохоор нуугдсан гин буруугийн одоо мэдрэмжүүд юм байна л да. За энэ нь хамгийн гүн давхарга нь болохоор Чон хаажи минь захирлын аавын газрыг хулгайлсан гин буруугийн мэдрэмжийг насан туршдаа дарж явдаг байж болно. Яагаад гэх юм бол энэ нь нуугдсан гин буруу нь хяналтын хэрэгцээ болж хуурсан. За хин нэг мэдчихвэл гэсэн архаг айдас байдаг. Бусдыг буруутгаснаар өөрийнхөө буруугаас анхаарлыг хазайлгах гэдэг зүйлийг бичсэн байна. За тэгээд Чон Гюбиний алдааг харахгүй байх нь өөрийн алдааг харахгүй байхтай шууд холбоотой гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэс байж болохоор гоо Гюбиний алдааг харахгүй байгаа нь өөрөө нүуник ийм зүйл хийжсэн буюу өөрт нь нүуний нуугдсан гин буруу байгаа учраас өөрийгөө нүуник одоо гэдэг ухамсартайгаар мэдхгүй байгаа ч гэсэндээ далд ухамсарт нь ийм гин буруу байгаа штэ тий. Тэгэд өөрийгөө мэдгүй байгаа юм чи одоо бусдыг бас мэдэх боломжгүй гэдгийг л яг одоо үгээр ингэж илэрхийлж байгаа хгүй. Та хэд мань ойлгож байгаа х тий. За тэгээд хүн өөртөө өшөөл үзүүлэхийн тулд бусдад өшөөл үзүүлдэг. Эсвэл бусдыг буруутгаснаар өөрийнхөө буруугаас зайлсхийдэг гэдэг одоо энэ зүйлийг бас гаргаж ирсэн байгаа. За тэгээд Чон хаажигийн яг энэ одоо зүйл дээр нь дүгнэлт тэгээд үзэх юм бол Чон хаажи бол муу хүн биш харин гэмтсэн орчинд гэмтсэн хүнийг бий болгосон тухай буюу одоо яг энэ одоо хамгийн тод жишээ юм а гэж байгаа байхгүй. Тэгээд түүний хамгийн эмгэнэлтэй тал бол ядуу байдлаас гарахын тулд хийсэн нэг буруу шийдвэр нь амьдралынхаа бүх дараагийн шийдвэрийн суурь болсон явдал юм а гинэ. За тэгээд та хэд маань яг үүн дээр юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. За одоо бүгдээрээ Чон хаажи болон минь захирлын охин болох Чон Ханелийн талаар ярьцгаая. За тэгээд бидний мэддгээр илүү авга гэдэг нэрээр нь бид нар мэддэг шүү дээ тий. Яг биднэрт нөгөө кинон дээр орчуулж хүргэхдээ авга гэдэг нэрээрээ хийхэн дурддагддаг. Тэгэхээр бүгдээрээ цаашдаа яг авга гэдэг нэрээр нь дуудаад явъя. За авгын сэтгэл зүйд одоо дүн шинжилгээ хийсэн эхний байдал нь гэх юм бол тэрээр нэгдүгээрт үл хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэдэг зүйл орж ирж байгаа юм. За энэ нь болохоор авга нь хуурмаг ээжтэйгээ өссөн жинхэнэ ихийнхээ хайрыг мэдрэлгүй өсөж торинсон дүрээ. Энэ нь сэтгэл зүйн хавсрах эмгэг гэдэг одоо шинж тэмдгийг илэрхийлдэг. Хайр хүлээн авч тасаагүй тул хин нэг хайрлуулах зөв аргыг мэддэггүй гинэ. За хоёрдугаарт эмгэнэлт дурлал буюу канжэд дурдлах процессыг одоо авч үзэж байгаа юм байна л да. За канжэ бол үнжээгийн ах өөрөөр хэлбэл дайсныхаа ахад одоо ингэж дурдлагаа гэж байгаа. За дайсан гэдэг нь болохоор магадгүй нэг авга үнжээ ойрчин бол дайснууд биш гэхдээ яг гэр бүлийн хувьд л яг одоо л ингэж дайснууд болчиход байгаа шүү дээ тий. За тэгээд авга нь зөрчилтэй мэдрэмжийг өдөрдөж чадалгүй одоо шийдвэр гаргадаг гинэ. Энэ нь хилэн хяналтын эмгэг гэдэгтээ ингэж ордог зүйл гэж аахгүй юу. За 3 дугаарт хуурамч дүрд тоолох буюу одоо нүг манипулят хийх гэдэг шүү дээ. Яг тийм зүйл хийх гэдэг бас юм хэв шинж гарч иж байгаа юм л да. За энэ нь яадаг вэ гэхлээр нөгөө канжэтэй уулзахын тулд те худлаа юм мэдж чаад ингээд хахангуудаа нөгөө канжэд ингээд өрүүлээд явдаг шүү дээ. Яг тэр жишээг нь одоо энэ гол жишээг болгосон байгаа байхгүй. За энэ нь хувийн зорилгын төлөө бусдыг удирдах арга буюу насанд хүрэлтийн явцад хайр дурлах хомсдлоос үүдэлтэй гинэ. За дөрөвдүгээрт хохирогчийн байр суурьнд таашаах гэж аахгүй. За энэ агуун болохоор хүчгүй өрөвдмөр байдлаасаа аль нэг хүчтэй хүний хамгаалтанд орохыг хичээдэг. Сэтгэл зүйн хамгаалалт шинж чанар буюу одоо өөрийгөө нүг хамгаалах шинж чанарт ингээд ороод явцдаг гинэ. За 5 дугаарт уур хилэн болон гин буруугийн мэдрэмжийн хооронд эргэлдэх. За гэр бүлийнхэн хоорондоо дайдаж байхад тэр яг дундан зогсдог. Хэнийг дэмжих нь зөв болохыг мэдэхгүй докторгүй байдал нь
сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг илэрхийлдэг гинэ. За яг энэ болгон дээр ингээд үнэл хийгээд харах юм бол агуу нь бол дотооддоо нуугдмал хайр дулааны өсөглөн харин гаднаа хөнгөмсөг харагдах гэхдээ хамгийн эмзэг дөрүүдийн нэгэ. Түүний зан авир нь олох тохиолдолд хайрлуулах хамаарагдахыг ирмэлцэн дотоод хэрэгцээнээс үүдэлтэй гэж байгаа. За тэгээд аав бол яалтчгүй нүг одоо яг сэтгэл зүйн хувьд те хамгийн хүнд гэмтэлтэй гэх юм уу да. Тэр нь бол харагддаг шүү дээ те. Яг бага насныхаа одоо хүүхэд байх үеийнхээ одоо тэр нүг сэтгэл зүйд яваад идэг гэх юм уу. Түүний яг нүг сэтгэн бодох чадвар нь бага наснда үлдсэн ийм дүрийг харуулдаг штэ. За энэ нь яг юу вэ гэх юм бол үүнд нэгдүгээрт травманы улмаас хөгжил зогсох процесс явагддаг юм байна. За хүн бага наснда хүнд өвчин тусан тохиолдолд мэдээч хэрэг зарим тохиолдолд штэ. Бага насны сэтгцийн хөгжил зогсч тэр хിവэрээ хөлдөх процесс болтгоо гинэ. Тэгэхээр яг тэр бага насныхаа яг тэр үе дээр ингээд нүг сэтгэн бодох чадвар нь ингээд үлдчихдэг гэсэн үг байгаа даахгүй. За энэ нь биеийн насанд хүртэгч сэтгэл хөдлөл, сэтгэлгээний хэм маяг хүүхэд насндаа үлддэг. Дараа нь насанд хүрэлтийн дараач одоо хэцүү нөхцөл байдалд орвол тухайн насны хариу үйлдэлээр ажилдаг буюу яг нүг зогссон, хөлдсөн тэр процессороо одоо ингэж ажиллаж хөдөлдөг юм байна л да. Одоо ойлгож байна уу те? Одоо нүг хүүхэд наснаа ингэж гимтчихэр чи яг тэр хүүхдийнхаа сэтгүүгээр бүх юм сэтгэж шийддэг гэсэн үг байгаа байхгүй. За тэгээд одоо авгын хувьд өвчтөй байхдаа хин нэг нь хамгаалж өгөөсэй, анхаарч өгөөсэй гэсэн хүсэл тэр наснаа хөлдөж үлдсэн гэж байгаа. Тэгээд яг авгын энэ талаар яг юунаас болоод гэдэг талаар гартгүйч гэсэндээ яг нүг чон хааж ингэж хэлдэг штэ те. Чамаа хэрвээ ингэж баг байхад чинь ингэж авч яваад эмнэлэг орсон байсан бол одоо ийм болохгүй байх байсан гэдэг штэ. Тэгэхээр яг нэг минь захирлын болон минь захирлаас яг цогтчих үед авгын ингээд биеийн өвдсөн л юм шиг байгаа байхгүй. Тэгээд эмнэлгийн тусламж авах юм бол баригдчихна гэдэг айцаасаа болоод ингээд тусламж аваагүй. Тэгээд тэр хүний амьдралыг яг тэр хүүхэд наснд нь ингээд үлдээсэн байгаа байхгүй те. Яг тэр талаас нь харах юм бол чон хаажи бас тийм сайн хүн биш юм шиг те. За хоёрдугаар болохоор регресс орж иж байгаа юм байна. За Фрейдийн онолоор регресс гэдэг нь стресс, аюул занал өвдөлтийн үед хүн өмнөх илүү аюулгүй мэд санагдаж байсан насны зан үйлдэл рүүгээ ингэж буцдаг. Энэ одоо хэв шинжийг харуулдаг юм байна л да. За тэгээд авгын хувьд гэх юм бол насанд хүрсэнч хариуцлага хүлээхийг мэдэхгүй, чаддаггүй, бусдаас хамгаалуулах хүсэлт амгаалдаг, хүссэн зүйлээ нэн даруйхыг хүсдэг. Одоо хүүхдийн одоо тэр даруй гэдэг сэтгэлгээ ингээ байж идэг гинэ. Тэгэхээр энэ нэг авгад яг байдаг шинж чанараагац те. За тэгээд уур хилэн баяр баясгал зэрэг сэтгэл хөдлөлөө шүүлтүргүйгээр илэрхийлдэг. Гэт харахаар бүр эднэр бүр яг авахт байдаг зан чанар үнэхээр яг мөн байгаац те. Гуравдугаарт inner child буюу одоо дотоод хүүхэд одоо тэр зүйлд ингээд одоо үлдсэн гэх юм уу та тий. За яг энэ онолоор болохоор бага наснда шарх авсан хүний дотоод хүүхэд нь эдгэрүүлгүй хിവэр үлддэг. Тэр хүүхэд насанд хүрсэн хүний дотор яг юу болдог вэ гэх юм бол заяа. За хүүхдийн хэрэгцээ гэх юм бол намайг ингээд анхаарал өгөөч гэдэг нь одоо ингээд том болсон ч гэсэн хэрхэн илэрдэг вэ гэхлээр өвчтөе дүрсгэх анхаарал татах гэдэг зүйлээр илэрдэг юм байна. За хүүхдийн хэрэгцээ намайг ингээд хайрлаад өгөөч гэдэг тэр хэрэгцээ нь болохоор одоо канжагийн хайрыг алдхаас үхтлээ айх байдлаар ингээд том болоод илэрч байна гэж үзэж байгаа юм байна л да. Тэгээд хүүхэд байх хэрэгцээ нь болохоор намайг орхиж болохгүй шүү гэдэг одоо тэр хүүхдийн айдас нь одоо нүг хит наалдамгай цан чанараар боолч ингэж том болоод илэрдэг гэж аахгүй. За тэгээд намайг хамгаалаад өгөөч гэдэг нөгөө хүүхдийн тэр сэтгэлгээ нь болохоор хүчтэй хүний дэргэд байхыг ирмэлцэх буюу одоо ингээд канжагаас салдаггүй те байдал нь энэ мэдчлэн ингээд илэрдэг гэдэг зүйлийг энэ дэр харуулсан байгаа байхгүй. За дөрөвдүгээрт түүний одоо хүчний үед бий болох сэтгцийн хамааралт байдал гэдэг зүйл орж ирж байгаа юм. За энэ нь болохоор бага наснд удаан өвцөн хүүхдүүд өвдөх тэнцүү анхаарал авах гэсэн холбоо тархинд нь бэхлэгддэг гэдэг зүйлийг гарч ирсэн юм байна. За ингэснээр насанд хүрэлтийн дараач өвдсөн дүрт толох нь хайр авах арга болтгоо гинэ. За өөрийгөө бие даан чадварлаг гэж үзэх боломж хязгаарлагддаг. За би суул дорой тиймээс хин нэг намайг аварч чадах ёстой гэсэн одоо суур итгэл бүрддэг гинэ. За тэгээд сэтгэл зүйн оншилгооны хувьд энэ байдал дараах оншуудтай нийцдэг. За үүнд болохоор хамааралт хувийн онцлог гэж аахгүй. За энэ дотроо бие даан шийдвэр гаргаж чаддаггүй, ганцаараа байхаас өвтлээ байдаг, хамгаалж өгөх хүнийг байнга илэрхийлдэг. Тэнгүүдээ сэтгэл хөдлөлийн боловсралгүй байдал бас бий болдог гинэ. За энэ дотроо насанд хүрсэн нөхцөлд хүүхдийн хариу үйлдэл гаргадаг, хит мэдрэмтгий баг зүйлд их уярдаг, хариуцлагаас цухтдаг гэх мэтчлэн зүйлүүд байдаг юм байна л да. Тэгээд өвчний улмаас насанд хүрэх боломж нь хязгаарлагдсан. Дотроо тэр өвчтэй, айдастай, хайр хүсэж байгаа жинхэнэ охин хിവэрэ байдгаа зөвхөн биеийнхээ хувьд томорсон. Энэ нь түүнийг буруутгах бус ойлгох үндэс болно гэдэг зүйл ингэж бичигдсэн байна. За одоо бүгдээрээ Ханилийн төрсөн дуу буюу Мисувагийн
талаарх яриа руугаа орж ийн. За одоо бол яг л нөгөө кинон дээр мин суваа гарч ирэл одоо будаа болгож байгаа шүү дээ. Эритэй нийлээд. За тэгээд мин суваад яг ямар зүйл байгаа вэ гэхлээр за сэтгэл зүйн хэв шинжээг авч үзэх юм бол нэгдүгээрт хайр гэж буруу ойлгосон байдал гарч иж байгаа юм. За үүндээ болохоор гоно одоо суваг одоо ингэж эмгтэй хүн гэдэг байдлаар хизэж ханддаггүй байсан ч сува тэр намайг хайрладаг гэсэн итгэлтэй одоо ингэж хатуу итгэсэн гинэ. За тэгээд гоно хичнээн одоо үгүйсэгдэгчтэй би ингэж чамд ингэж хайртай бишээ хойлоо ингэж хатуу гэж ингэж үгүйсэгдэгч гэсэндээ суугаалаар хүнд нь огтхон ч итгэдэггүй гэж аахгүй. Энэ бас үнэхээр амар байгаа зү тий. За тэгээд сэтгэлзүйд үүнийг болохоор одоо хайрладаггүй хүнийг өөртөө дурлсан гэж буруу ойлгодог. Татгалзал бүрийг нөхцөл байдлын бэрхшээл гэж тайлбарладаг. Хайрын эсрэг дохио гэж хизээж хүлээж авдаггүй. Энэ нь бодит байдлаас тасарсан сэтгцийн байдлыг илэрхийлдэг гинэ. За хоёрдугаарт болохоор хавсралтын гажуудал буюу ойр дотны хүнд турлах процессыг авч үздэг юм байна л да. За сува бол ээжийнхээ хамт өссөн одоо өрчилж авсан хүү болох те гонууд уралдаг. За тэгээд гонуу болохоор түүнийг хамгаалагч ах нь байсан хэдий ч тэр хайр болон хамгаалалт мэдрэмжийг нэгтгэн одоо романтик дурлал болгосон гинэ. Одоо ах нь болохоор би ингээд дүүгээ хамгаалж гинэ гэдэг байдлаас ах нь гэж хандаад ах чинь суваад хүнийг нь энэ хүн надад хайртай, энэ хүн надад дурлалсан гэж ойлгодог гэсэн үг байгаад байгаа байхгүй. За тэгээд энэ нь хавсралтын гажуудлаас үүдэлдэг гинэ. За аав ээж нь хоёулаа хангалттай хайр дулаан өгөөгүй үед энэ процесс болдгийм байна. Бас хамгийн ойрхон, хамгийн аюулгүй мэд санагдсан хүн рүүгээ хайрын мэдрэмж нь одоо шилжих бас ийм процесс юм байна л да. За тэгээд 3 дугаарт болохоор хайр болон хамгаалалт гэсэн ойлголт нь ухамсарт нь холилдсон гинэ. Тэгэхээр одоо энэ нэг ялгаж салахгүй байгаа гэдэг зүйл яригдчихэв гэсэн үг шүү дээ. За 3 дугаарт болохоор тэр хүнд одоо хитрхи ингэж донцсон нүг обсесд болсон ингээд хүмүүс яриад идэг шүү дээ. За яг үүнийг гаргаж ирсэн байгаа байхгүй юу? За зан авирын хувьд гэх юм бол цэлт итгэхгүй байх буюу ах нь үгүй гэдээ хат чинь тэрэнд нь итгэхгүй одоо энэ хүн намайг одоо хайрлж наа гэд бодит байдлыг хүлээн авах чадваргүй байдаг гинэ. За тэгээд мөн зан авирна гэх юм бол те нуугаад ойртох гэдэг энэ зүйлийг гаргаж ирд юм байна л да. Энэ болохоор хяналтаа алдсан одоо дагалт зан чанарыг илэрхийлдэг юм байна. За тэгээд бэлэг явуулах энэ үйл явдал нь болохоор одоо хайрыг худалдаа авах гэж оролдож байгаа үйл явдал гэж одоо сэтгэл зүйд бас тайлбарлаж байгаа байхгүй. Хорин болох өдөр одоо эрдгэн гэдэг нь болохоор одоо нүний уур хилэн хяналтгүй болсон гэдгийг илэрхийллээ гэж тайлбарлаж байгаа юм байна л да. Дөрөвт түүний сэтгцийн задрал буюу суваа далаад амиа хорлохоор орсон боловч айгаад буцаж нуугдаж байхдаа гүнзгий сэтгэлийн хямралд орсон бөгөөд сэтгцийн эмнэлэгт хэвтэж байгаа. Гэвч эмчлэгдэлгүй гарсан нь сэтгцийн өвчнөө одоо эдгээгүйгээр ингэж явж байгаа гэсэн ийм утга агуулгыг илэрхийлж байгаа юм байна л да. За тэгээд далаад орж айж буцах энэ мөч нь маш чухал сэтгэл зүйн агшныг харуулдаг гинэ. За одоо энэ болохоор гоно өөр хүнтэй гэрлэнэ гэдэг зүйлийг гаргаж ирэнгүүтээ сува бодит байдалд одоо ингэж задарнаа буюу уур хилтэн ингэж хүрсэн гэдэг процессыг харуулж байгаа. За тэгээд амьдрах хүсэл нь бол алдагдсан. Мэдээж нөгөө гоно ч үнжээс өмнөх хүнтэй ингэж гэрлэхээр болд нь шүү дээ. Мэдээж нөгөө суваагаас болоод өөр хүнтэй гэрлэхээр болоод хормой хийхээр болд нь шүү дээ. За тэгээд үүнийг нь бол ингэж суваа хүлээн авч чадаагүй. За тэгээд бодит байдал дээр уур хилэн нь хүрээд одоо амьдрах хүсэлгүй болоод амиа хорлох гэж оролдоод гэхдээ түүнээс айгаад амиа хорлох чадлгүйгээр буцаж гарч ирсэн. За тэгээд энэ айлт нь амьдрах одоо инстинкт буюу те одоо нүг хүний одоо зүн юугаараа ингэж инстинкт гэдэг чинь одоо монголоор юу гэж тайлбарлах вэ? Яг яагаад амьдрах хэрэгтэй вэ гэдгийг мэдгүй ч гэсэндээ одоо ингэж инстинктээрээ буцаад ингэж далаанаас өөрийгөө аварч гарч ирсэн гэдэг ойлголтыг өгч байгаа байхгүй. За тэгээд нуугдсан буюу гаднаас алга болоод одоо ингэ дотроо ингэ задарсан гэдэг энэ тайлбарыг ингээд өгч юм л доо. Торт амиа хорлох сэтгэлгээний арын одоо гүн утга нь яг юу байваа гэсэн чинь суваагийн амиа хорлох оролдлого нь зүгээр нэг уйдгарсан биш гүн сэтгэл зүйн одоо утга агуулгатай гинэ. Энэ болохоор одоо гоно надгүй аз жаргалтай байна гэсэн итгэл бий болоод энэ итгэлээсээ болонгуудаа өөрийгөө орчхойн утгыг зөвхөн нэг хүнээр тодорхойлсон байхгүй. Зөвхөн одоо нэг гонуугаар тодорхойлсон. За тэгээд тэр хүн нь алга болоход өөрийнхөө одоо оршихуйн утга мөн алга болоод одоо нүг амьдрах тэг хүсэл нь ингэж алга болоод тэгээд сэтгэлзүйдээ энийг болохоор зөвхөн нэг замыг харах буюу за окей би ингэж амиа хорлчих гэдэг эцсийн тэр шийдвэрт ингэж хүрсэн гэдэг утга агуулгыг илэрхийлж байгаа юм байна л да. За тэгээд 6 дугаарт болохоор эргэж ирэх болсон тэр шалтгаан буюу те эдгэрээгүй одоо сэтгцнээ ямар байсан бэ гэдэг хугтгууныг гаргаж ирсэн байна л да. За үүнд 98 дугаар ангид гоно болон үнжээгийн хурмын өдөр мисо дахин гарч ирж хурмын цэцгийн баглааг одоо ингэж устгаж сүт гэдгээ сэтгцийн эмнэлэгт хэвтэж гарсан боловч бүрэн эдгээгүй сэтгцийн өвчтөн хിവэрэ
байсан. За энэ нь эмчлэгдээгүй сэтгцийн хүчний аюултай үе шат буюу гадаад байдлаар сайн боловч дотроос улам одоо ингэж хурцсан байдлаар гарч ирсэн гинэ. Тэгэд үүнд нь хайрандаа ямар ч хязгаар байхгүй болсон, хайр нь эзэмших, устгах хүсэл болж хувирсан. За тэгэд өөрийгөө хохирохоос эхлэн бусдыг хохирох руу одоо ингэж шилжсэн гинэ. Тэгэхээр энэ одоо ингэж харагддаг шүү дээ, тэ. За тэгэд Минсувагийн яг энэ сэтгэл зүйн асуудлын яг хамгийн эцсийн дүгнэлт нь юу юм бэ гэх юм бол Минсува бол хорон муу хүн бол биш. Гэхдээ тэрээр хин нэг хайрлах зөв харгыг огт сураагүй ийм хүн юм а гэж бол тайлбарлаж байгаа юм. За тэгээд хайр нь өгөх биш, авах, эзэмших зүйл гэж ойлгосон. Татгалзал нь хайр дуусах биш, тэмцэх ёстой саад гэж ойлгосон гинэ. Одоо тэр хүн татгалзаж байна гэдэг нь болохоор те одоо энэ нь ингээд туусах гэсэн үг биш. Би одоо ингээд яаж жаал авах ёстой гэд ингэж зүтгэж байгаа тэр үйлдэлийг нь хэлж байгаа юм байна л да. Тэгээд амьдрал нь өөрийнхөө төлөө биш, зөвхөн гонуугийн хажууд байх гэсэн утгатай. Одоо тийм амьдралын хамгийн гол зорилго бол зүгээр л гонуутай хамт байхаа л гэдэг энэ зүйл бол ингэж болж байгаа юм байна л да. За тийм болохоор тэр хайр алдахад амьдралын утга учир мөн алдагдсан ийм хүн юм а гэдэг энэ тайлбар гарч ирж байгаа байхгүй юу. Одоо бүгдээрээ Күн Үнжэ болон Минсувагийн дурлалт залуу болох Мин Гонуугийн талаар бүгдээрээ ярьцгаая. За Мин Гону бол бага наснаасаа эцэг гэхтэй орхигдсон өнчиг хүүхдийн газар өссөн бөгөөд дунд сургуулийн насндаа Мин Хёнжуд үрчлэгдсэн. Үрчлэгдснээс хойш ээжийнхээ үгийг дагааж дүүгээ Минсуваг халамжилж ирсэн сайн сэтгэлтэй ах болж өссөн гэж. Одоо тэгээд яг Мин Гонуугийн талаар бүр маш бас сонирхолтой зүйлүүд манайхаа яригдах болно. Хамгийн эхлээд түүний ээжийнхээ үгийг даач гэд байгаа зүйл ааш тээ. Баян ээжийнхээ үгэнд ордог ээж нэг сайн хүү байгаад штэ. За энэ нь яг ямар одоо ингэж учир шалтгаантай юм бэ гэх юм бол тэрээр зүгээр энэ бол дуулгар биш одоо орхигдохоос айх айдас буюу одоо хүний амьд үлдэх стратегийг харуулж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэд бодохоор энэ бас яг үний юм шиг байгаа зү. Одоо тэгээ хэдүүлээ бас цаашлаад бас л нэлээд сонирхолтой зүйлүүдийг ярина. За түүний сэтгэл зүйн хэв шинжийн 1-р бичигдсэн зүйл гэх юм бол орхигдлын гэмтэл гэдэг зүйл гарч ирж байгаа юм байна. За энэ нь эцэг ихтэй орхитон одоо өнчиг хүүхдийн газар өссөн хүн дараах итгэлтэй болсон байдаг гинэ. За 1-р би хангалттай биш тул одоо ингэж намайг орхисон. Би сайн байх юм бол би ингэж цаашдаа орхихдохгүй. Би бусдыг гомдоовол одоо намайг ингэж явуулна буюу намайг ингэж орхино гэдэг ийм айдас багаас нь ингэж сууцсан гэдэг зүйлийг гаргаж ирсэн байхгүй. За энэ итгэл үнэмшил нь Гонуугийн бүх зан авирын суур үндэс болдог. Яагаад тэр байнга сайн хүн байхыг хичээдэг вэ? Яагаад хин нэг гомдохоос илүү айдаг вэ гэвэл одоо энэ одоо гэж гол утга учир юм а гэдэг зүйлийг гаргаж ирсэн маа. За хоёрдугаарт бүгдийг одоо баясгагч хүн болж хувирсан гинэ. За яагаад гэх юм бол Гону кинонд бусад дөрүүдтэй харьцуулахад одоо хувийн шинж чанаргүй энгийн мэт харагдаж одоо зөвхөн гол дүрийн туслагч болдог гэж шүүмжлүүлдэг. Гэвч энэ нь яг л орхигдлын гэмтлийн хамгийн тод одоо илэрхийлэл байдаг гэж аахгүй. За яагаад гэвэл гадаад байдалтай тий ээжийнхээ үгийг байнга ингэж тавхдаг сайн хүн юм шиг мөртлөө дотоод шалтгаан болохоор орхигдохгүй тулд дуулууртай байх гэдэг сонголтыг хийдэг гинэ. За тэгээд гадаад байдалтай дүүгээ ингэж халамжилдаг те ингэж сууд маш юм анхаарал халамж тавьдаг сайн ах шиг хідэж яг дотоод шалтгаан болохоор хин нэгэнд хэрэгтэй хүн байх гэдэг одоо өөрийнх нь сонгосон тэр зүйл нь болохоор би хин нэгэнд хэрэгтэй хүн байх ёстой гэдэг одоо хумсрын хүрээнд энэ үйлдэлээ хийдэг гэж гаргаж ирсэн байхгүй. За 3-дугаарт зөрчил гарахаас зайлсхийс хийдэг. За энэ болохоор гадаад байдалтай тэгээд зөрчил гарах хүн ингээл хүний ингээл айсаартай хүн болгоны ингээл үгийг сонсоод явж идэг хүн мөртлөө дотоод шалтгаан нь маргавал намайг орхичж магадгүй гэдэг айдас ингээд дотоодд нь байж идэг гинэ. За тэгээд гадаад байдалтай бусдын хүслийг өөрийнхөөсөө одоо нин тэр үнд тавих те одоо ээж нь юу гэж гэдгийг одоо сонсдөө шүү те. За одоо ээж нь гэрэл гэвэл гэрлэл, ээж нь гэрлэхгүй гэвэл гэрлэхгүй ч юм уу те. Яг энэ байдал нь болохоор дотоод шалтгаан нь өөрийн хэрэгцээнд хоёрдугаар тавигддаг гэж аахгүй. Тэгэхээр энэ яг л нөгөө бага насны гэмтэл те багада ингээд эцэг за гэтээ кинонд гардаггүй шүү дээ. Эцэг гэх нь яг үнэхээр хайж явсан юм уу эсвэл нас орсон юм уу гэдэг зүйл нь гардаггүй. Гэхдээ тэр үйл явц нь одоо энэ хүний тэр сэтгэл зүйн гэмтэлд энэ мэтчлэн нөлөөсөн байгаа байхгүй юу. Тэгээд яг энийг болохоор сэтгэл зүйн үүднээс тайлбарлах юм бол аюулаас цутахын тулд бусдыг баясгах нийцэх замыг сонгодгоо гэж тайлбарласан байна л да. За түүний 3 дахь хэв шинж гэх юм бол хязгаар тогтоож чаддаггүй буюу одоо бусдад үгүй гэж хэлж чаддаггүй зүйл байгаа. За энэ бол угаасаа бас л яг кинонд
харагддаг штэ те. Тэгээд эцсийн мөчөд одоо гонуу өөрөө үнжээд ингээд хайртай те хурмаа хийчихсэн хэдэж эцэстээ ээжийнхээ үгэнд ороод суваатай хурмаа хийдэг штэ. Тэгээд тэр ингээд одоохондоо гарах арай болоогүй байгаа. Гэхдээ ер нь тэр үйл явц бол гардаг. За тэгээд энэ нь яг яагаад энэ сонголтыг хийсэн бэ гэх юм бол түүний одоо бусдад үгүй гэж хэлж чаддаггүй. Энэ зан чанараас нь болж байгаа байхгүй. За тэгээд нэгдүгürt үүнийг болохоор Сувагийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийн аз жаргалаа золиослсон гэж байна. За тэгээд үгүй гэж хэлбэл тэр өөрийгөө хохироох вэ гэдэг гин буруугийн одоо дарамтыг мэдэрч магадгүй учраас энэ сонголтыг хийсэн гэдэг тайлбар байна. За энэ мэтчлэн зүйлүүд нөлөөсөн буюу одоо нэг бусад айцаасаа болоод одоо хүнд үгүй гэж хэлж чаддаггүй гэдэг энэ гаргалгааг гаргаж ирж байгаа. Тэгэд би бас үнтэй нь бол санал нийлж байгаа. За дөрөвдүгээрт аврагчийн дүрт одоо ингэж тоглолдог буюу ингэж аврагч болохыг айгүй хүсдэг гэдэг зүйлийг гаргаж ирсэн мөлий. Гонон суваг хаж согчоо орчимд байхдаа ухаан алдсан үнжээг олж авардаг. За энэ тохиолдлоор кинонд одоо гоноогийн дүрт тод харагддаг гинэ. За тэр нь байнгын хин нэг авардаг одоо ийм үйл явцыг гэсэн гэж харуулт юм байна л да. За одоо жишээлбэл өнчүү хүүхдийн газраас үрчлэгдээд авралт талархалж одоо авралыг буцаан өгөх хэрэгтэй гэдэг ийм мэдрэмж одоо түнд байх магадлалтай гэж үзэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ дүүгээ буюу одоо суваг авардаг, үнжээг бас усанд живхээс нь авардаг. За тэгэнгүүтээ жигийн өшөө авалтын тэр аяллыг буюу одоо тэр өшөө авалтыг нь дэмждэг. За тэгээд сувагийн сэтгцийн байдлыг үл тоон гэрэлдэг. Тэ эцэст нь одоо ингэ суваатай гэрэлдэг. Тэр нь болохоор ингэж аврагчийн дүрт тоглолдог гэдэг энэ одоо сэтгэл зүйн хэв шинжтэй бас ингэж одоо холбогдож гарч ирж байгаа гэх юм уу да тий ийм зүйл байгаа юм. За тэгээд аврагчийн хам шинж нь болохоор өөрийнх нь хэрэгцээ биш бусдын хэрэгцээ амьдралынх нь утга учир болдог. Аврах боломж нь алдагдвал өөрийгөө хэрэгцээгүй гэж мэдэрдэг буюу бас нүг айцтай холбоотой болчихж байгаа зү тий. Тэгээд голдуу гимцэн хэрэгтэй хүмүүст татагддаг гэдэг ийм хэв шинжүүд байна юм л да. Түүний одоо яг үндсэн хэв шинжийн 5 дугаарт болохоор хайрыг таних бэрхшээл гэдэг зүйл гарч ирж байна. За энэ бас үнээр сонирхолтой зэм байна. Энэ яасан бэ гэхээр гонуу хамгийн нарийн сэтгэл зүйн асуудал нэг энэ дэр байдаг гинэ. За тэр үнжээд дурлах уу эсвэл аврагчийн үүрэг биелүүлэх үү гэдэг энэ сонголтонд оцог гэж байхгүй. За энэ болохоор үнжээ бол түүний аварсан хүн нь буюу одоо ачлалын мэдрэмжийг одоо үнжээгээс авсан гэж байна. За тэгээд үнжээ бол зовж буй хүн буюу авраад одоо ингэж түүнийг дэмжих хүсэл бий болсон гэдэг энэ хугтхан гарч иж байгаа юм. За тэгээд 3 дугаарт үнжээ бол хүчтэй зоригтой хүн гэд эцэст нь бодит хайр буйдэ үнжээд одоо ингэж татагдах процесс нь болсон гэдгийг ингэж илэрхийлж байгаа юм л да. За тэгээд орхигдлын гэмтэлтэй хүнд энэ гурыг ялах маш хэцүү байдаг гинэ. Тэрээр хайрладаг учраас дэмжиж байна уу? Эсвэл дэмжиж байгаа учраас хайрладаг мэдрэмж байна уу гэдэг ийм асуулт байгаа юм л да. Тэгэд энэ асуултад бол ингээд хариулах бол ингээд хэцүү гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа юм л да. Одоо миний мэддгээр бас маш олон тохиолдолд хүмүүс яг тэр хүндээ татагдаад одоо юу гэдэг хараад дурлаад хайрлахаас гадна одоо нөгөөгнийхээ зовлон сонсоодч гэдэг юм уу та нөгөөгнийхээ амьдралыг сонсоод тэр хүндэд татагддаг зүйл маш их байдаг шүү дээ. Хайр дурлал дээрч байдаг эсвэл зүгээр найз нөхдийн хувьд тэг хүрээллийн хувьд тэг би нэгнийхээ амьдралыг сонсонгуудаа одоо юу гэдэг яг жоохон өрөвдөх процесс явагдангуудаа тэр хүндээ илүү ингэж тусалдаг одоо илүү тэр хүнийг дэмждэг гэх юм да тийм үйл явцаас ингэж гарч ирдэг штэ тэгэхээр яг гонуу үнжээгийн хувьд бас яг яаж агаад ингэ хайртай болсон юм бэ гэдэг нь ингэ тодорхой бус байгаа хгүй юу. Ер нь бол. За тэгээд 1000 оноогийн яг эцсийн дүгнэлт нь гэх юм бол 1000 оноо сайн хүн үгүй сайн хүн гэхдээ сонгосондоо биш айсандаа сайн байдаг хүн гэдэг ийм эцсийн дүгнэлт гарч байгаа юм байна. За би үүнтэй санал нэг байгаа. За би яагаад санал нэг байгаагаа утгагүй хэлнэ. За тэгээд яг энэ дүгнэлт гарах хамгийн гол одоо шалтгаанууд нь гэх юм бол сайн байвал орогдохгүй хэрэгтэй байвал хайрлуулна. Төвчвөл одоо алтнаа буюу тэр хүмүүсээ алдах юм магадaltaй гэдэг одоо энэ зүйлүүд дээр суурлаад одоо би сайн хүн байх хэрэгтэй гэдэг энэ сонголтыг хийж одоо ерөнхийдөө бол ингээд жүжиглж амьдардаг гэдэг зүйл байгаа хгүй. За тэгээд энэ дүрмүүдийн дагуу амьдарч байгаа энэ нь хүч чадал биш гэмтлийн хамгааллын одоо хэлбэр гэж байна. Бас нүг хамгаалах механизм нь л үйлчлээд байгаа гэдэг утга санааг бол олж байгаа юм байна л да. Тэгээд би яагаад гоног үнэхээр тийм сайн хүн биш гэж бодсон бэ гэхээр одоо нөгөө багтаа үзчихсэн шүү дээ. Хамгийн анх UBS телевизээр үзэж байхад бол гоноо шиг л ингээд сайн хүн байхгүй те. Гоног бол үнэхээр ингээд бараг л төгс ир хүн гэж харж илаа. За тэгээд яг одоо үтсэн чинь гоноо тийм сайн хүн биш юм байна гэдгийг харсан байхгүй. Яаж харсан бэ гэхлээр тэрээр анх нөгөө нэг суваа яхаас өмнө одоо нөгөө гоноод ингээд хайртай гэд хамгийн анх ингээд
одоо амиа хортлох оролдлого хийхээс өмнө ингээл гоноо тайртаг явж ирсэн шүү дээ. Тэр үед гоноо суваа хоёр маргангуудаа гоноо сувааг алгадчихсан байхгүй. За дараа нь үнжээгийн бас жишээ байгаа. Үнжээний үнийг хөшөө авах гад те ингээд өөрийгөө үнжээ гэдгээ илэрхийлээгүй байж явцдаа ингээд үнжээг гоноо орчин бас нэг жанжан болоод тэр хооронд бас гоноо үнжээг нэг удаа алгадчихсан. Гэхдээ гоноо яагаад алгадсан бэ гэхээр ингээд надад хайртай гэж хэлчихэд хажууд байна гэж хэлчихэд чи намайг орхиод явчлаа гэж хэлдэг боловч яг үнжээ өөрөө нөгөө нэг хамт байна гэж хэлсэн хэдий ч шин ярээ нөгөө канжаагаар одоо үнжээг нэг юм агуулгад оруулуулад гаднаас нь төвчүүлчихдээ штэ тий. Тэгээд үнжээ алгуулсан чи гоноо маргааш үнжээг алгадаад ийм хүн байсан юм гэснээр алгадчихж байгаа байхгүй. 어떻게 내 마음을 이렇게 처참하게 짓밟을 수가 있어요? Энэ бол бүр үнэхээр ингээд гоноо бол сайн хүн биш гэдэг үнэхээр тод жишээ байгаа зү тэ. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг бол бүр хамгийн байж болохгүй хамгийн тэнэг муухай одоо юу гэдэг ичхүүргүй үйлдэлхгүй би бол тэгж боддог. Тэгэхээр гоноо ингэж хоёулын ингээд алгацсан жишээ нэгдүгээрт байна. За тийгээд одоо ингэжтэй гэрлээгүй байхдаа алгадж байгаа хүн гэрэлчээд яах вэ гэдэг бас л асуудал юм шиг надад бол санагддаг. Тийм болохоор би бол гоног тийм сайн төгс залуу гэж бол хэлэхгүй. Та хэд мөн тэд үүн дээр юу гэж бодож байна гэдэг манайхан бас комент хэсэгт бичээрэй. За одоо бүгдээрээ яг киноныхоо хамгийн гол 3 төрлөг оръё. За эхлээд эрэгтэйгээс нь буюу Чон Гюбинаас эхлэе гэж бодож байна. За Чон Гюбиний хувьд хэмэл киноны хамгийн энгийн муу хүн мэт харагддаг боловч сэтгэл зүйн үүднээс нь харах юм бол Чон Гюбин бол марш нийтлэг бодит амьдрал дээр байдаг хэм маягийн дүр юм а. Тэрээр харт амиг хэрэгэлдэг, архитдаг, зодтолддог ердийн муу хүн биш харин сэтгэл зүйн хит хитэн нарийн асуудал давхарцсан дүр юм. За нэгдүгээрт сул дорой хувийн шинж гэдэг зүйл орж байгаа юм. За үүнд нь болохоор Чон Гюбиний хамгийн гол асуудал бол хүчтэй харагдахыг хүсдэг боловч дотроо маш сул байдаг явдал юм а. Хэцүү нөхцөл байдалд шийдвэр гаргах чадваргүй, үргэлж нөхцөл байдал бусад хүмүүс түүнийг чиглүүлдэг. Би яах вэ гэх юмд урсгалд автдаг буюу одоо хин нэгний үгээр одоо хөдөлдөг гэж байгаа. Тэгээд эхнэр буюу яг нөгөө анхны эхнэртэй одоо күн үнжээ болон шин ээрийн нарын дунд байнга одоо сандрах хандлагатай байдаг гэдэг зүйлийг оруулж ирсэн байна. За энэ нь сэтгэл зүйд одоо энгийн буюу нурууны ясгүй хувийн шинж гэж нэрлэдэг. Өөрийн гэсэн тодорхой байр суурь үнэт зүйл байхгүй. Хин хүчтэй байна тийшээ ордог энэ хандлагыг харуулдаг гинэ. За хоёрдугаарт нарциссист хамааралт байдал гинэ. За шин ээрийн нарциссизм тод илэрхий байдаг бол Чон Гюбиний нарциссизм далд нуутмал байдаг. Өөрийгөө тусгай хүн гэж боддог, сайн их нэртэй хэдий ч одоо шин ээрийн мэдтэй иймэрхүү бүсгүүчүүд өөрийг сонирхдог гэх мэт одоо ийм хандлагатай байдаг. За тэгээд хоёулангийн зэрэг эзэмшиж чадна гэж бодох одоо даалт итгэлтэй гинэ. За тэгээд өөрийнхөө үйлдэлийн яс суртахууны ачааг мэдэрдэггүй, гин буруугийнхаа оронд өөрийгөө өрөвддөг ийм хэв шинжтэй гэж байгаа хгүй. Би бас хэцүү байна, би бас зовж байна, гин буруутай байж өөрийгөө хохирогч болон одоо ингэж бодох ийм хандлагатай хүн гинэ. Гуравт таашаал эрэлхийлэгч сэтгэлгээ гинэ. За Чон Гюбин одоогийн таашаалд автдаг ирээдүйн үр дагаврыг ерөөсөө тооцоолдоггүй хүн гэж байгаа хгүй. За үүнтэй бол бүгдээрээ санал нийлэх бах те. За шин ирээтэй харилцаа үүсгэхдээ одоо л сайхан байвал болно гэсэн сэтгэлгээг харуулдаг. Тэрийнхээ өвдөлт ирээдүйн үр дагаврын талаар за тийж байгаа бодондоо тийж байгаад бараг болох байлгүй дээ гэдэг ийм хандлагыг гаргадаг гинэ. Энэ нь болохоор импульсын хяналт сул байгааг харуулдаг гинэ. За тэгээд сэтгэл зүйд энийг хүн одоогийн ашиг тусыг ирээдүг гэхээс хэд өндөрт үнэлдэг одоо когнитив алдаа гэж хэлдэг юм байна л да. За дөрөвт асран наалтах асуудал буюу буруу хайрын загвар гинэ. За Чон Гюбин хайрыг бол маш буруу ойлгодог ийм хүн гэж энэ дээр тайлбарлаж байгаа хгүй. За яагаад гэх юм бол ойлголт нь болохоор одоо хайр тэнцүү шинэлэг мэдрэмж гинэ. Энэ болохоор күн үнжэд тасаад шин ээрээ шин санагддаг. Хайр тэнцүү эзэмшил буюу алтхаасаа хайхаасаа болоод хайрладаг мэт байдаг. За хайр тэнцүү тав дахь буюу энэ нь илүү тав дахьтай амьдрал өгөх тэр тишэл явдаг. За хайр тэнцүү харилцааны гүн буюу одоо энийг огт ойлгодоггүй гүн холбоо байгуулах чадваргүй ийм хүн гэж тодорхойлсон байна л да. За энэ нь гүн сэтгэл хөдлөлийн ойр дотн байдлаас зайлсхийх гадаргуугийн харилцаанд тасдаг хэм маягийг харуулдаг гинэ. 5 дугаарт сэтгэл хөдлөлийн боловсралгүй байдал. За Чон Гюбин насны хувьд том боловч сэтгэл хөдлөлийн хувьд маш боловсроогүй хүн. За үүнтэй бас бүгд санал нийлэх бах те. За хэцүү ярианаас зайлсхийдэг буюу одоо жишээлбэл нүг үнжээтэй шууд ярилцахын оронд дандаа ингэж нуудаж, цухтаж те. Тэг бүр ээрийг бүр албаар гаргаж өгдөө шүү дээ те. За тэр одоо үйл одоо явцыг хэлсэн юм байна. Тэгээд зөрчилдөөнийг шийдэхийн оронд оргодог. За дандаа ер нь бол ингээд цутаагаал ингээд бултаад явж идэг шүү дээ. Сэтгэл хөдлөлөө үг хэлж илэрхийлэх чадваргүй гинэ. За энэ бол бас
санал нийлж авах гэж бодож байна. За асуудлыг нүүлэн шийдвэрлэхийн оронд шин ээрээ рүү дайжхыг сонирхдгоо гинэ. За сэтгэл зүйд үүнийг хэцүү нөхцөлд сэтгэл хөдлөлөд ачаалагдаж хүн оргох дайжих замыг сонгодог үзэгдэл гэж авч үздэг юм байна. Гуравдугаарт cognitive dissonance гинэ. За Чонгюбен зөрчилдсөн итгэл үнэмшлүүдийг зэрэг барьдаг гинэ. Би эхнэрээ хайрладаг дээр нэмэх нь би шин ээрээтэй харилцаа тогтоодог. За би сайн хүн дээр нэмэх нь би маш муу зүйл хийж байна. Үүнжээ миний эхнэр гэдэг дээр нэмэх нь шин ээрээ миний жинхэнэ хайр гинэ. За энэ зөрчлийг шийдэхийн оронд тэрээр дараах аргыг хэрэгэлдэгэ буюу одоо өөрийгөө зөвтгөх гэж байгаа. За энэ болохоор хүн хүнжээтэй хайр мартагдсан, би шинэ хайр болсон, тэр ч ойлгох ёстой гэдэг үгнээс санддаг юм байна л да. За дараагийнх нь багасгах буюу зүгээр л нэг харилцаа. Энэ бол нэг том зүйл биш, зүгээр л ингээд нэг жижигхэн зүйл гэдэг хандлага юм байна. За дараа нь буруу шилжүүлэх буюу хүн хүнжээ намайг хангалтгүй хайрлсан учраас тийм болсон гэдэг одоо ийм бусад буруу өгөх одоо энэ хандлагыг авч үзэж байгаа юм л да. За 7 дугаарт боломжит шалтгаан буюу гэр бүлийн нөлөө нь орж ийн гинэ. За Чонгюбений ийм болоод гэр бүлийн дарамт чухал үүрэг гүйцэтгэсэн байж болно. Хүн хүнжээтэй гэрлэхдээ гэр бүлийнхний шалтгаалаар гэрэлсэн шин энергитэй харьцаа нь өөрийн хүсэлт биш өөрийгөө олох орлого байж болох юм а. Хизээч чи юу хүсдэг вэ гэсэн асуултанд хариулж сурч байгаагүй байх магадлалтай. Энэ нь хувь хүний хүсэлт сонголтод гэр бүлийн хүлээлтэд бүрэн дарагдсан орчноос гарах хувь хүний шинж гэж аахгүй. Тэгэхээр энэ нь бас яг байж болохоор оцтой. Яг түрүүн хэлсэн шүү дээ. Одоо аав нь бол жинхэнэ өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг те. Чи яг юу хүсэж чинь чи яамаар байна гэж асуухгүй чи тэг чи инг гэл шууд захирдаг нөгөө эцгийн эрхтэйс. За тэнгуүтээ мэдээч хэрэг Гюбений ээжийнхэн тэр байдал орж ирж байгаа шүү дээ. Ээж нь бас яг ямар хүн бэлээ гэж бодохоор уус гэр бүлийн нөлөө бол үнэхээр том чухал ийм нөлөөг бол үзүүлсэн гэж бол би бодож байна. 8 дугаарт ёс суртахууны үнэлт. Чонгюбений хамгийн аюултай шинж бол ёс суртахууны мэдрэмжийг унтраах чадвар юм а гинэ. За үе шат бүрээр тайлбарлах юм бол 1-р үед болохоор энэ буруу юм, гин буруугийн мэдрэмж бол байдаг. За 2-р үед би яах вэ болчлоо буюу зөвтгөж эхэлдэг. За 3-р үед хүн үнжээч буруутай буюу одоо тэр бурууга бусдад одоо шилжүүлэхтэй одоо өөртөө бурууг өгөхгүй бусдад бурууг няцаах хандлагыг авч үзэж байгаа юм. За 4-р үед огт мэдрэхгүй болдог буюу мэдрэмж ингээд унтарсан те одоо ингээд яг яхаа мэдхгүй тэр үе рүү ингэж ордог гинэ. За сэтгэл зүйд үүнийг хүн өөрийн буруу үйлдэлийг аажмаар зөвтгөж ёс суртахууны шүүлтүүрийг унтраадаг энэ үзэгдлийг авч үздэг юм байна л да. За 9-дүгээрт өөрийгөө таниагүй байдал гэж байгаа. За Чонгюбений хамгийн эмгэнэлтэй тал бол тэрээр өөрийнхөө асуудлыг огт мэддэггүй явдал байдаг. Ягаад ийм шийдвэр гарснаа тайлбарлаж чаддаггүй, өөрийгөө давтагдах хэм маягийг олж хардаггүй, би яагаад ийм болов гэж өөрөөсөө асуудаггүй, хариуцлага хүлээснийхээ дараач жинхэнэ өөрчлөлт гаргадаггүй гинэ. За үүнтэй бас бүгдээрээ санал нийлж байгаа байх те. Бүхэл одоо нөгөө нэг асуудлыг нь аав ээж нь за ерөнхийдөө бол аав нь уртаас нь орж шийдсээр байгаад одоо энэ нөхцөл байдалд бас хүрсэн болов гэж бол би бодож байна. Тэгвэл Чонгюбен ба нийгмийн толь гэдэг зүйл байна. За энэ болохоор Чонгюбений дүр нь нийгэмд маш нийтлэг тохиолддог энгийн муу нөхөр хэм маягийг илэрхийлдэг. Зоддоггүй, архиудаггүй, гэрт мөнгө оруулдаг, гэтэл сэтгэл зүйн хохирол учруулдаг. Энэ нь далд сэтгэл хөдлөлийн хохирлын нийтлэг хэв маягийг илэрхийлдэг гинэ. Нийгэмд ихэвчлэн энэ төрлийн хохирлыг харагддаггүй учраас хүлээн зөвшөөрдөггүй гэж үздэг юм байна. За тэгээд Чонгюбений яг хамгийн сүүлийн дүгнэлт нь гэх юм бол Чонгюбен бол муу хүн биш, боловсроогүй хүн. Гэтэл боловсроогүй байдал нь бусад яг л муу хүний хэмжээний хохирол учруулж чаддаг гэдгийг энэ дүр харуулдаг. За үзэгчид түүнийг үзэн яддаг шалтгаан нь бид амьдрал дээр яг энэ хүнтэй тааралцсан эсвэл таарах үе гэдгээс айдаг гинэ. За тэгэхээр та хэд маань бас үүн дээр юу гэж бодож чинь гэдэг манайхаа сэтгэл хэсэгт бичээрэй. За одоо бүгдээрээ шин эригийн дүрлөө орж ийн. За шин эригийн сэтгэл зүйн дүн шинжилгээ гэх юм бол эхнэр үеэр киноны хамгийн нарийн төвөгтэй олон давхаргад дүр бол шин эри юм а. Тэрээр зүгээр л муу эмэгтэй биш харин тодорхой сэтгэл зүйн хэм маягийн илрэл юм гэж тайлбарсан байна л да. За 1-дүгээрт нарциссист хувийн шинж. Шин эрийн хамгийн тод илэрхийлдэг шинж нь нарциссизм буюу өөртөө хит их дурлсан, бусдыг зөвхөн өөрийн зорилгод хүрэх хэрэгсэл болох одоо энэ хандлага юм а. За өөрийгөө онцгой давуу эрхтэй гэж үздэг. Бусдын мэдрэмж өвдөлтийг огт тоодоггүй. За энэ нь бүр үнэхээр үнэн шүү дээ те. За алдааныхаа хариуцлагыг хизээж хүлээдэггүй, үргэлж бусдыг буруутгадаг. Энэ бас бүр үнэхээр үнэн те. Би энээсээ болоод ингэчлээ гэхгүй. Өстой тэр л намайг тэгчлээ, энэ л намайг ингэчлээ гэж тэгээд байдаг шүү дээ. За тэгээд гадаад төр төрхтөө маш их ач холбогдол өгдөг гинэ. За тэгээд хоёрт нь болохоор эмпати дутагдмал гинэ. Шин эри бусдын зовлонд огт сэтгэл хөдлөлгүй за хариу үйлдэл үзүүлдэг. Хүн хүнжээ нүдэн дээр нь зовж байхад тэр ямар нэгэн гин буруугийн мэдрэмжгүй байдаг. Энэ нь
сэтгэл хөдлөлийн боловсралгүй байдал бага насны одоо гэмтлээс үүдэлтэй хамгаалалт болж хөгжсөн механизм байж болох юм а гэж аахгүй. Тэгэхээр одоо юу гэдэг бага наснд угаасаа маш их гэмтсэн гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Яагаад гэвэл аав ээжээ алдсан, айл тусчихсан. За тэгээд айлынх нь одоо тэр охин нь өөрийнх нь нэгдүгээрт найз, хоёрдугаарт тэр айл нь те охиндоо яаж ч бодсон хайв илүү хандаж охиноо бүр маш их хайрлаж өөрт нь хайр мэдрүүлэхгүй бол энэ бол үнэхээр том асуудал. Энэ бол ямар ч хүн маш хэцүү юм одоо сэтгэл зүйн гэмтлийг бол авах гэж бодож байна. Яг тийм орчин нөхцөлд өссөн хүн болгон яг тийм зүйлийг мэдрэх байх гэж бодож байна. 3 дугаарт манипуляц гэдэг зүйл орж ирсэн байна. За тэрээр бусдыг удирдах хуурах чадварт маш гарамгай. За энэ бас яг үнэн те. За энэ нь болохоор Чон Гюбенийг эхнэрээсээ салгахдаа нарийн стратеги хэрэгэлсэн. Гин бурууг байнга бусдад шилжүүлдэг. Өрөвдлийг зэвсэг болон ашигладаг. Хэрэгтэй үедээ нулимс туслуулж хохирогч мэд дүр эсэгдэг гинэ. За энэ бас үнэхээр үнэн те. Дөрөвдүгээрт хавсарган наалтах хэм маяг орж иж байгаа юм. Тэнд гадаад байдлаараа хүчтэй тусгаар харагдах боловч доор нь орхигдохоос айх гүн айц байдгаа. Чон Гюбений хайрыг авах гэсэн тэмцэлэн чухамдаа би хайрлагдах хэрэгтэй гэсэн өөрийгөө батлах хэрэгцээн дээр одоо энэ нь ингээд болж идэг гинэ. За тэгээд хайрыг эзэмших худалдаа авах гэсэн буруу ойлголт байдаг. За гүнд нь би тутмаг хинч намайг үнэнч хайрлахгүй гэсэн итгэл байж болно гэж аахгүй. Тэгэхээр энэ үнийг бага насны травматай бас холбогдож гарч иж байгаа болов уу гэж харж байна. За 5 дугаарт хоримтлагдсан уур хилэнгэнэ. Шин ярээ маш хурдан хит хэмжээнд уурладаг. Энэ нь удаан хугацаанд хоримтлагдсан шархны илэрлэл гэж аахгүй. Тэгэхээр бага наснасаа хойш одоо харьцуулагдаад хайрлахдахгүй байх мэдрэмжийг аваад явхаар энэ нь ингээ хоримтлагцаар агаад ингээд том болоод илэрч байгаа гэх юм уу тий байх бас магадлалтай. За тэгээд хязгаарыг зөрчигдсөн гэж мэдрэхэд хит хурцаар хариу үйлдэл үзүүлдэг. Уурдлах хаширах нь доторх эмзэг байдлыг нуух хамгаалалт болдог гинэ. За тэгээд яг жүжигчин одоо Ким Сухён өөрөө дуу хоолой өвдөлт хаширтай байсан гэж ярьсан нь дүрийн эрчмийг харуулдаг гэж бас энэ дээр бичсэн байна л да. 6 дугаарт шин эрийн ертөнцийг гажуу фризмээр хардаг гинэ. За энэ болохоор гажуу сэтгэлгээг нь болохоор одоо хүчтэй аавна буюу хайрыг тэмцлэр авч болно гэдэг итгэл үнэмшилтэй. За хэрв авч чадвал миний эрх гэж байна. За энэ нь болохоор ёс суртахуунгүй үйлдэлийг одоо зөвтгөх одоо ийм хогтхон байд юм байна л да. За тэгэд хүн бүр ийм л байдаг буюу бусдыг өөрийнхөө одоо ингэж таамагладаг. За тэгэд би хохирогч буюу одоо хариуцлагаас зайлсхийх ийм одоо хандлагыг илэрхийлдэг гинэ. За 7 дугаарт боломжит шалтгаан буюу бага насны орчин гинэ. За сэтгэл зүйн үүднээс харуул шин эригийн ийм хувийн шинжин дараах зүйлсээс үүдэлтэй байж болно. За 1-дүгээрт хайр анхаарал дутсан бага нас. За энэ бол үнэхээр яг би бол 100% санал нийлж байна. За 2 дугаарт дүр завгуурын хомсдол буюу хайр гэж юу болохыг зөв суралцаагүй байдал. За бас үнэхээр яг 100% санал нийлж байна. За 3 дугаарт амжилт гоо үзэсгэлэнгээр л хайрлагддаг гэсэн буруу итгэлд суурилсан орчин гинэ. Тэгээд эцсийн дүгнэлт нь гэх юм бол шин эри бол цэвэр муу хүн бол биш, харин гэмтсэн, эдгээгүй, хин нэгэн зөв өдөртөж өгөөгүй ийм хүн юм аа. Энэ нь уран зохиолын хувьд маш гүн одоо утга агуулгатай дүр, үзэгч түүнийг үзэн яддагч цаад шалтгааныг нь ойлгуул рүтмөр санагддаг. Яг энэ давхаргат байдал нь эхнэрийн уран кинонд хамгийн амжилттай дүрийг бий болгосон гэж аахгүй. Тэгээд яг шин эри дээр нэмээд хэлэхэд яг киноныхоо одоо үйл явдал дээр шин эри бол эцтэй хорт хавдар тусдсан шүү дээ. Тэгээд үүнээс ингээ харахаар хорт хавдрын хамгийн чухал одоо гол нөлөөлдөг зүйл бол яг энэ стресс, уур бухимдал, энэ ойлгомжгүй, тодорхойгүй байдал ингээд хит их юмд ингээд одоо үгүй ачаалал өгөөдтэй хит их юмд ингээд санаа зовних энэ үйл явдлууд байгаа даахгүй. Тэгээ Монголд одоо хорт хавдар маш их байгаа шалтгаан нь бас л яг эдгээр одоо шалтгаантай холбоотой байгаа даа. Тэгэхээр бүгдээрээ одоо хорт хавдар тусахгүй тулдч гэдэг юм уу да тий. Ер нь стрессээ хэрхэн тайлах уу, яаж өөрийгөө тайван байлгах уу, хэдий ингээд хүнд хэцүү асуудал байсан ч гэсэн тэр асуудлаас яаж одуудын зайлсхийх хүч гэдэг юм уу да тий. Ер нь эрүүл мэнд талаас бас анхаарахгүй болохгүй болоо гэж бодоод байгаа. Ялангуяа Монголд хорт хавдар бол бүр ингээд маш хурдцтай ингэж өвддөг өвчин. Тэгээ маш олон хүмүүсийн бас өвддөг өвчин учраас манайхаа ер нь тэрнээр бас анхаарахгүй болохгүй байх шүү гэдэг сануулгыг бас хүргэж бодлоо. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн буюу яг Күн Үнжээгийн сэтгэл зүйн дүн шинжилгэөрөө бүгдээрээ орж ийн. За эхнэрийн уран киноны гол баатар бөгөөд үзэгчдийн хамгийн их өрөвддөг дүр. Гэвч сэтгэл зүйн үүднээс хавч үзвэл Күн Үнжээ
бол зөвхөн хохирогч биш. Тэрээр өөрийн гэсэн нарийн төвхтэй дотоод ертөнцтэй шарахтай дүр юм а. За нэгдүгээрт тэрээр хохирогчийн сэтгэлгээг буюу одоо эхний шатанд үзэгдэж байгаа зүйл нь яг энэ гэж тайлбарлаж байгаа юм байна л да. За яагаад гэх юм бол киноны эхэнд күн үнжээ бүх зүйлийг дэвчиж дасан зохицох хандлагатай байдаг. Нөхрийнхөө харилцааг мэдсэн ч нүдэн анаад явдаг, гэр бүлийнхээ төлөө гэсэн шалтгаанаар өөрийгөө золиосолдог. Өөрийн хэрэгцээ мэдрэмжийг хамгийн сүүлд тавьдаг. Хин нэгэн өөрийг нь аврна гэж хүлээх хандлагатай ийм байдгаа гэж гаргаж ирсэн байна. Тэгээд энэ нь болохоор сурсан туслагдах үйс байдал буюу айл хэдийн олон удаа гэмтэж тэмцэх боломжгүй гэдэгтээ одоо сурчсан байдал юм а гэж бас тайлбарлаж байгаа юм байна л да. Хоёрдугаарт өөрийгөө үнэлэх үнэлэмж доогор байдгаа гэнэ. За үүнтэй бол би бас санал нийлж байна. Хүн үнжээ нөхрийнхөө оролтыг мэдсэн ч тэр өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Би хангалтгүй байсан болов би илүү сайн ихнэр байсан бол намайг хайрлахгүй байгаа нь миний буруу гэдэг ийм хандлагатай байсан гэнэ. Энэ бол гэр бүлийн дарамт гадуурхалтад өрцөн хүмүүст нийтлэг тохиолддог сэтгэлгээний хэм маяг гинэ. Өөрийгөө хайрлах, хамгаалах эрхтэй гэдгээ мартсан байдал юм а гэж аахгүй. Тэгэхээр нөгөө нэг гюбиний гэрт ингээд 7 жил амьдрах та тий яг нөгөө нэг юм дарамт гадуурхалт маш их зүйл ингээд тэсэж төвчөөд явж исэн хүн бааш тэ. Тэгэд үүнээс нь болоод одоо ингэж өөрийгөө үнэлэх үнэлэмж ингээд баг нөхөр нь хэдий ингээд алдаа гаргаад ах чинь тэр алдааг өөрөөс ингэж хайж байгаа гэдэг тэр зүйлийг ингэж гаргаж ирсэн байгаа байхгүй юу. 3 дугаарт сэтгэл хөдлөлийн дарагтал гинэ. За тэрээр өвдөлт, уур хилэн, нулимсаа удаан хугацаанд дарж явдаг. Нийгэм гэр бүлийн шахалтаас болж чимээгүй байх нь аюулгүй гэж сурсан. Уйлах, хашгирах, эсэргүүцэх эрхээ алдсан мэт байдаг. Тэр нь хоримтлагдсан нь эцтэй дэлбэрч өшөө авалтын хүч болон хувирсан. Сэтгэл судлалт үүнийг дарагцсан сэтгэл хөдлөл нэг цагт хүрэхэд маш хүчтэй ингэж илэрч гарч ирдэг буюу ингэж бараг тесрэлт хийдэг гэж тайлбарладаг юм байна л да. За дөрөвдүгээрт сэтгэл зүйн эрс өөрчлөлт буюу күн үнжээ болох гинэ. За киноны эргэлтийн цэг дээр тэрээр үхэлд ойр очиж дахин эргэж эргэх явдал юм а. Энэ мөч сэтгэл зүйн хувьд маш чухал. Өмнө нь болохоор төвчдөг, нулимс туслуулдаг, хүлээдэг, өөрийгөө одоо үнэгэд өгдөг байсан бол дараа нь шийдэмгүй, тооцоотой стратегтэй өөрийгөө хяндаг болтгоо сэтгэл хөдлөлөө зэвсэг болгон ашигладаг болдог. За энэ нь болохоор одоо гэмтлийн дараах өсөлт гэж тайлбарлагддаг юм байна л да. За гүнзгий гэмтэл хүнийг зарим тохиолдолд огцом өөрчилж илүү одоо хүчрэг болгож чаддаг гэдэг ийм ойлголт байд юм байна. Тэгээд энэ нь бас амьдрал дээр нэлээд олон тохиолддог кейсүүд юм болоо гэж бодож байна. Ер нь хүмүүсэлтэй одоо ингэ үзүүлээд үгүй гэл бүр ингэ өөрийгөө гоё олгоол тэ одоо тураадч гэдэг юм уу да өөрийгөө нэг өөрчлөх нэг тийм гоё процесс идэв ч тэ. За энэ нь юм болоо гэж бодож байна. 5 дугаарт өшөө авалтын сэтгэл зүйн талаар мэдээж ярих хэрэгтэй. Хүн үнжинд мэн суугаа болж өөрийгөө шинжилсэний дараа өшөө авалтанд бүх зүйлээ зориулдаг. Энэ бол сэтгэл зүйн хувьд юу илэрхийлдэг вэ гэхэлэр за эрэг талаас нь авч үзэх юм бол өөрийн хүч чадлаа олж мэдсэн, би ч гэсэн чаддаг гэсэн өөртөө итгэл сэргсэн, за идэхгүй байдлаас идэвхтэй байдалд шилжих гэдэг ийм зүйлүүдийг гарч ирсэн юм байна. За аюултай тал нь гэх юм бол өшөө авалтанд гэмтлийг эдгээдэггүй, зөвхөн хоошлуулдаг гинэ. Амьдралын бүх утга учир өшөө авахд төлөвлөдөг бол одоо энэ ингээд нэг зүйл ингээд хэтэрхий донтох бас үйл явдал болох ийм эрсдэлтэй гэдэг зүйл байдаг юм байна. За өшөө авсны дараа нь яах вэ гэсэн хоосон байдал тохиолдох эрсдэлтэй. За шин ирээдүйн адил зарим тохиолдолд одоо ингэж хөлийн шуумд авахтай арай хэтрүүлэх ийм нөхцөл байдлыг бас ингэж үүсгдэг гэдэг зүйлийг оруулж ирсэн байна. За 6 дугаарт хавсраа наалдах хэв шинж бас орж ирж байгаа юм. За хүн үнжээгийн хайрын хувьд гэх юм бол за нөхцөл байдал гэх юм бол хит их найддаг ийм нөхцөл байдалтай. За үүнийх нь илрэл гэх юм бол нөхрөө дарамттайч бүхнийг өгдөгөө гинэ. За тэгээд нөхцөл байдал нь болохоор урвалтад хэд өртөмтгий гэдэг зүйлийг оруулсан байна. За илэрлэл нь болохоор итгэлийг нэг удаа зөрчгөд бүх зүйл дотоод ертөнцид нурдаг гинэ. Хайрыг тэгш бус гэж авч үздэг гинэ. За би хайрладаг учраас бүхнийг төвчих ёстой гэж ингэж үздэг байсан юм байна урт нь. За шинэ хайрыг хүлээж авахд хэцүү буюу 1000 оноогийн хайрыг удаан хугацаанд одоо итгэлгүйгээр хардаг байсан те. Яг инхэн зөв буруу гэд шийдвэр гаргаж чадахгүй нэлээд удаа явдсан шүү дээ. Тэгэд энэ болгоно яг ингэж болох гаргаж ирсэн байна. 7 дугаарт дотоод зөрчил буюу өшөө ахуу идэхгүй гэдэг энэ хоёр асуулт тулгараад киноны хамгийн гүн утга агуулсан асуулт бол өшөө авснаар жихэн эрхчлөөтэй болох уу гэдэг асуулт байдаг юм байна л да. За хүн үнжээ энэ зөрчилд байнга байдаг. За нэг талаас болохоор худраг ёсыг сэргээхийг хүсдэг. За энэ хүний байгалийн
одоо хэрэгцээ юм байна л да. За нөгөө талаасаа өшөө авах явцдаа өөрөө ч хин энийг гомдоодог, хуурдаг гинэ. Энэ хохирогч өөрөө хохирогч болох хэм маягийн асуудлыг гаргаж ирдэг гинэ. За яг ийм одоо хэв шимжинд амьдрал бол маш их байдаг шүү дээ. Өөрөө ингээ хохиронгуудаа бусдыг одоо хохироод нөхцөл байдал бол байдаг. Одоо магадгүй багада аав ээжтэй задуулаад өссөн бол том болоод өөр их нэрээ задах юм ба тий. Ер нь за энэ асуудал бол нэлээд их байдаг, түгээмэл байдаг гэж бол бодож байна. 8 дугаарт итгэрлийн зам буюу одоо Минг Гонвогийн үүрэг гарч ирдэг гинэ. Үүнд болохоор Минг Гонвогийн дүр нь Кун Унжид сэтгэл зүйн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ аюулгүй орон зай буюу одоо шүүлгүй нөхцөлгүй хайрладаг хүн байх. За тэгээд тол буюу чи хангалттай сайн хүн гэдгийг харуулдаг. За итгэл сэргийх буюу нэг хүний уралтаар бүх хүнийг үзэн яддаг байдлаас нь гаргадаг гэдэг зүйлийг оруулж иж байгаа юм. За тэгээд сэтгэл зүйд үүнийг болохоор өмнөх гэмтлийн нөхцөл байдалтай төстэй. Гэтэ энэ удаа эрэг үр дүнтэй шин туршлага бий болгодог. За Минг Гонвог Кун Унжид яг энэ туршлагыг өгдөг гинэ. За тэгээд яг Кун Унжиг эцсийн дүгнэлт нь гэх юм бол Кун Унжи бол хохирогчоос дайчин болж одоо дайчнаас итгэгч болох аяллыг туулдаг дүрээ. Түүний сэтгэл зүйн замнал нь болохоор төвчээр, нууралт, шинжлэл, өшөө авалт, тод зөрчил, эдгэрэлт. За энэ дүр олон хүний сэтгэлд хүрдэг шалтгаан нь бид өөрсдөө ч амьдралдаа ямар нэгэн хэлбэрээр энэ аяллыг туулдаг учраас юм а. Төвчөж байсан, нуурч байсан, дахин босч байсан Кун Унжи бол тэр бүхний дүр гэдэг одоо ийм зүйл гарч ирсэн байна. За тэгээд яг энэ сүүлийн нөгөө нэг эдгэрлийн зам гэдэг жаач тээ. За магадгүй хэрвээ энэ кинонд ч юм уу за эсвэл яг жинхэнэ бодит амьдрал дээр те яг ийм зүйл болоод хэрвээ яг Гону гарч ирээгүй бол энэ хүн эдгэрхэд хэцүү. Одоо өмнөх байдал нь ингээд явсаар л гэж би хувьдаа бодож байна. Тэгэд би нэг хүний амьдралын кейсийг сонсч ирсэн байхгүй. Багтаа ингээд нэлийн хүнд хэцүү амьдрал туулж исэн. Тэгэд нэлийн одоо юу гэдэг нэг сэтгэл зүйн шарах гэд бааштай тий. Бага насны нэг тийм том шарахтай байжгаад тэгээд нөхөртөөгөө уулзраад бүр маань намайг үнэхээр гайхалтай хайрлсан учраас би итгэж чадсан гэдэг хүний кейс байдаг. Тэгэхээр одоо энэ гайхалтай хайртай яалчгүй ингэж хүнийг эдгэхэд бас өөр хүний тэр хайр хүндлэл нөлөөлдөг юм байна гэж би харж ирсэн. Тэгэхээр ийм зүйл бол үнэхээр байдгийн байна гэж бас бодоод байгаа. Тэгэхээр нүунийг одоо юу гэдэг сэтгэл зүйн одоо эмчилгээнд бас ийм гайхалтай хайр бас ийм эмчилгээ болж өгдөг юм байна л да. За тэгээд нэгэнд одоо энэ эхнэрийн урах киноны талаар ярьсных бас нэг өөрийнхөө жижигхэн тайлбар одоо үү харах өнцгийнхөө талаар ярих гэж бодлоо. За энэ нь юу вэ гэхээр хэдий эмэгтэй хүнтэй одоо ингэж нөхрийн гэр бүл нөхрийн хувцс гэл ингэж хайрлаж те би ингэж өөрийгөө золиослъя би энэ хүмүүсийг л хайрлая тэгэхэд л болно гэж харах нь өөрөө маш өрөөсгөл ойлголтыг бүр маш томоор баталж өгсөн ийм кино юм болоо гэж хараад байгаа байхгүй. Би яг нэг саяхан найзтайгаа ярьчихсэн. Тэгээ бид юу гэж ярьсан бэ гэхээр баг багтаа ингээд анзаараагүй юм байна. Одоо ингээд харахад өөрийгөө хайрладаг эмэгтэй, өөртөө цаг гаргадаг эмэгтэй бусдад хүссэн хүсээгүй хайрлагддаг юм байна. Хэдий те ингэж би одоо өөрийгөө ингээд хоош нь тавьчих. Нөхөр маань чухал, нөхрийн гэр бүл чухал, нөхрийн одоо хувцс чухал гэж бодсон хэдий ч бусдад тэгж хайрлагдаж чаддгүй юм байна. Түүнээс биш яг өөрийгөө хайрладаг, өөртөө анхаардаг, өөртөө арчаатай эмэгтэй бол бусдад хүссэн хүсээгүй хайрлагддаг юм байна. Тэгэхээр эмэгтэй хүн хизэж өөрийгөө хайж болохгүй юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу? За бас нэг ярих юм нь болохоор ямар ч эрэгтэй хүн те ер нь юм карьертай бас юм үзэсгэлэнтэй өөртөө анхаардаг эмэгтэйд татагддаг юм байна. Энэ бол бас л ингэж бичигдээгүй баг хуйлч юм шиг харагдаад байгаа байхгүй. Одоо ингэж харангуут би нэг тэгж аадтай те. Одоо ингэж үнжээ ингэж хид одоо 1000 те одоо гэртээ юм сайн эзэгтэй гэрийнхээ бүх юмыг хийдэг. Гэт хадам аав ээжтэй тусалдаг. Тэр хэдийнхээ үгээр нь байдаг. Ингэж би нэг дандаа ингэж одоо гой хувцастай явуулдаг. Ингэж нөхөртөө үнэнч байлаа гэд одоо түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй эцтэй ингэж бараг л ингэж амь насыг нь авах хэмжээний бүр юм том зүйлд унжаагаад зтэй. Гэтэл одоо eerэтэй ингэж гадна төрхтөө ингэж анхаардаг өөрийгөө ингэж хайрладаг эмэгтэй бааз тэгсэн чинь би түүнд ингэж татагдчихл байгаа байхгүй. Тэгэд үнжээ бас ингэж мис суугаа болж ирэнгүүт бас л нөгөө өөрийгөө хайрладаг тэ өөртөө ингэж анхаардаг эмэгтэй болоод ирэнгүүт би бас л татагдчихж байгаа байхгүй. Эцтэй би ч юм бүр ингэж үнжээ гэж мэдсэн ч гэсэн тэ бүр ингэж сөвдөж гоогаад одоо жинхнээсээ хайрлана гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнээс юуг анхаарах вэ гэхэлэр ер нь л эмэгтэй хүмүүс маань өөртөө маш арчаатай байх хэрэгтэй мэн өөрийгөө хизээж хайж болохгүй мэн. Тийг биднэрт маш сайн ойлгуулж байгаа болоо гэж бодож байна. За үүн дээр бас дахиад нэг юм хэлэхэд болохоор
одоо эмэгтэй хүн чинь бас өөртөө цаг гаргаад өөрийгөө хайрлахаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. За тэр хэмжээгээр нь одоо нөхөр нь бас эхнэрээ бүр илүү хайрлах тэр одоо үндсийг бас ингэж гаргаж өгч байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгээд мэдээж хэрэг өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэй нөхөртөө хайрлагдсан эмэгтэй бол Аз жаргалтай баяр баясгалтай байх нь ойлгомжтой. За тийм гэрийн эцэгтэй бол тэр гэр бүлийг бүхэлд нь Аз жаргалтайгаар авч явах байхгүй. Түүнээс ингээд өөрийгөө хайрладаг, өөрийгөө байнга хоёрдугаар тавих юм бол эмэгтэй хүн ч өөртөө итгэхгүй, итгэлгүй болно. За нөхөр нь ч гэсэн одоо тэр хүний чинь одоо үүдийн хайрлах нь магадгүй ингээд буурах баха. За тэгэхэд буурчих юм бол яг л нөгөө нэг те одоо гэр бүлийн хэрүүл тэгэл нөгөө нэг эмэгтэй хүн өөрөө жаргалгүй байх юм бол тэр гэр бүлийн асуудал бүр илүү ингээд нэмэгддэг гэдэгт бол итгэдэг байхгүй. Энэ үг чи яг юу гэдэг вүлээ? Эхнэр жаргалтай байвал тэр гэр жаргалтай гэдэг үлүүдээ те нэг тиймэрхүү үг байдаг штэ. Би бол үүнтэй бүр ингээд маш санал нийлдэг. Тэгэхээр манай эмэгтэйчүүд маань хизээч өөрийгөө бити хойшин тавиараа өөртөө цаг гаргадаг бай, өөрийгөө хайрладаг бай, өөртөө арчаатай бай гэдэг зүйлийг хэлээд бүгдээрээ энэ удаагийнхаа бичлэгээ дуусгая. Тэгээд бүгдээрээ улам л одоо өөртөө анхаарсан гоё биетэй хөөрхөн ийм гоё арчаатай гоё эмэгтэйчүүд болцгоё. Би ч гэсэн хувьдаа хичээгээд явж байгаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүргээд дуусгая. Тэгээд та хэд маань лайк дараарай. Бас subscribe дараагүй байгаа бол заавал дараарай манайхан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай хөрх хүмүүс минь түр баяртай.